Оо. Өнөөдөр ирэхгүй гэж аваад ирлээ. Оронгоор онцсон дуучлаараа хоёроо. Дараа 7 хоног чи хинээсээ ирэхгүй юм. Зөө нэг Өнөөдөр амар гоё орчинд хийж байна тий. Өнөөдөр би хоёроос нэрээ асуулт асуух гэж. Надад нэрээ асуух юм байгаа. За. Нэг намунаг асуух хэлж байгаа. Айц үн цаанаас нэг шар ус басраа. Зүгээр л хөнгөн юм. Зүгээр нөгөө нэг энэ 7 хоногт Асуу. асуух нөгөө зөвшөөрлөж ч өгье. энэ 7 хоногт хоёр кино үзсэн үү ер нь? Кино гэхээс илүү саяны тэр нөгөө нэвтрүүлгийг үзсэн. Нэвтрүүлэг үзсэн гэж юу? Ерөөсөө кино үзег юм уу? Би үзсэн. Би нэг цуврал үзсэн. Цувралаа ямар Кино үзэх зав балах та. Jane the Virgin гээд онгон жи. Тийм үстэй. Тийм. Гэтэ жоохон vibe нэг тийм Мексик талтай нэг тийм тийм цуврал үзсэн тий. цуврал ахгүй юу. Тэгээд бүлгээр нь л үзье л одоо. Юу бодогдоо тэгээд үзэж хахад Юу бодохдоо тэр зүгээр нөгөө нэг одоо нөгөө нэг солонгосын савнгийн дүр гэдэг шиг л одоо Америкийн савнгийн дүр шиг л тийм л цуврал. тийм байсан. Яг би ингээ ойрд жоохон кино үзээд байгаа байхгүй юу. Гэхдээ нөгөө үзсэн кинонуудаа дандаа давтаж үзээд шинэ кино үзэх гэхээр жоохон миний сэтгэл зүй бэлэн биш байна. Шинэ кино Таны сэтгэл зүй хизээ бэлэн болох бай. За энийг би танаас асууч өөрсч. мэдхгүй байна. Ямар ч тач тэгээд л гэж авал болох бах та гэж бодож байна. Тийм. За тэгвэл би нэг асуулт асууя. Та нар ер нь яг ямар шууд төрлийн кинонд дуртай кино? Чом эсвэл яг нэг жанр нь нэгдэж штэ. Аха. Төгсөө үсгэх үү? За би бол үнэхээр алуурчинтай тийм хэрэг явдалтай. Тэр чинь ямар жанр гэдэг вэ? Адал явдалтай лөө. Crime юм биш үү? За бараг л тийм хүү кино минь үзэх. Надад яг үнэхээр экшн кинонд дуртай тий. Ер нь бол солонгосын нөгөө одоо та хэдий үзээд идэг нөгөө нэг тийм драма нөгөө хайр дурлал муралтай кинонууд би үнэхээр үзэх дургу. Тэр үнэхээр үзэгддэг байхгүй. Би ингээл яг за одоо нөгөө ингээ вайрал болоод идэг кинонууд байдаг шүү дээ. Аха за хэвээ одоо энэ киног л үзэж эхлэе. Яг тэгэл эхний ангийн үзэнгүүтээ яг эхний ангийн үзээд төгсгөлийн ангийн үзчихдэг байхгүй. Дундх анги ер нь солонгос кинонууд эхний ангийн үзлээ төгсгөлийн ангийн үзлээ тэгээд утга нь агуулгын шууд тодорхойлчихдаг шүү дээ. Миний бодлоор. Тэгээ яг дундаа одоо юу гэх юм тэр миний яг дуртай кинонууд нэг анги дээрээ өөр хэрэг илрүүлээд дараачих нь юм холбогдолтой биш тэмүүтээ дахиад одоо нэг хар такси мексигийн кинонууд байдаг шүү дээ. Тэрхүү кинонууд би өөр амар үзэх дуртай. Байнгын л ер нь үйл явдал нь амар ингээ өрнөжилдэг юм үзээд байдаг юм шүү дээ. Аим гойс ингээд. За тэгвэл намаа тийч бас тийм шүү. Гэхдээ энэ дээр би надаа ингэж бодогдлоо. Би бас ингэж боддог байхгүй юу? Киног би гэхдээ зүгээр үзнэ гэж юусоо боддог. Киног ингэж шимтэж одоо юу гэх юм таашааж үзэхээс илүү тэрнээс ганц хоёр юм ч гэсэн бодоод авах хэрэгтэй юм шиг санагдав. Яг тэгвэл би нөгөө миний амьдрал өөрөө нөгөө ямар ч надад туршлага өгөхгүй байх боломжтой байдаг гэх юм уу? Одоо юу гэх юм би ч нөгөө нэг солонгост ирээд орж гарахгүй, найз нөхөд байхгүй, тэгэл амар уйдгартай амьдралаар амьдарч байгаа штэ. Хоёр ч мэдэх байхаа. Тэр найз нь биш юм байна. Гэтэ сүүлийн үед л одоо гайгүй ингээ өөрийгөө итгэжүүлээд байгаа болохоос ер нь бол 3 жилийн турш солонгост байхдаа үр бүтээлгүй тэгснээ айгүй нэг тийм уйдгартай амьдралаар амьдарсан гэх юм уу. Яг тэр үед болохоор надад нөгөө нэг юмнаас суралцах юм боломж байхгүй байсан гэх юм уу. Тийм болохоор тэр үедээ юунаас суралцдаг байсан. Киноноос суралцдаг байсан гэх юм уу. Амьдралдаа ч бас нэг иймэрхүү юмнууд байж болно штэ ч юм уу. Байж магадгүй юм байна да ч юм уу. Зүгээр нэг юм шинэ мэдээллийг би хамгийн амархан аргаар авж байгаа арга маань кино байсан гэх юм уу. Би тэгж боддог байхгүй юу. Тийм болохоор би нөгөө нэг юу хэлэх гээд байгаа гэхээр төгсөөгийн тэр голыг үздэг вэ гээ тэгээд ээ штэ дундх хэсгийг үздэг вэ гээ та киноныхаа нөгөө ямар жанраас олж байгаас нь хамар штэ. Тийм бас яг нөгөө нэг сонирхол л тоо. Гэтэ ер нь зүгээр яг үдээ нэг үнэхээр онцгой кино байсан ч гэсэн бодох нэг тийм те жоохон ч гэсэн юм байд юм шиг надад санагдаад байхгүй юу. Зүгээр л тэрийг хэлмээр санагдсан. Тэгээс заавал үзм үз гэж байгаа юм л биш ээ. Угаасаа романтик кино дургуун байж л штэ окей штэ тий. Би бол аим шиг кино дуртай шүү. Тийм. Тэгсэн надад яг нэг кино амьдрал хоёр шал эсрэг юм шиг санагдаад шүү. Намунаг хэлснээр эсрэгээр юм шиг санагддаг гэж. Эсрэгээрээ байгаад ялангуяа нөгөө нэг
тэр нэг хайр дурлалтай баян хүн ядуу хүн дурлал хизээч амьдрал дээр баян хүн ядуу хүн дурлалгүй байхгүй юу? Хизээч гэж бол бас яг байхгүй хизээч бас байхгүй тийм гэтээ заяо тэр одоо юу гэх юм баян хүмүүс баян тийм зиндааныхаа хүмүүстэй л нийлдэг. Тэнгүү тэр ядуу хүнд яг ядуу гэхээр бас болохгүй маа. Дундаж бидэн шиг хүмүүс тийм өөрийн хүчээр гарч ирсэн хүмүүс бас байж болцсон зэ. Гэтэ нөгөө нэг ийм хүн чинь зиндаагаараа найзлдаг гэж юу? Тийм. Хүн яг эргэн тойронд чинь ямар найзуудтай тэр хүрээллээрээ л найзлж шээ. Монголд жишээ нь зайсан төрсөн бол тэгэл зайсан хаваараа л найзлж байгаа шүү дээ. Хизээч гэр орооллын тэр 5 шар ч юм уу бүр 7 бодлын тийш очиж найзлах болохгүй юу? Аха. Киноны зэрэг хамгийн гол нь тэр нь надад романтик кинон дээр тиймэрхүү юм надад амар ядаргаатай санагдаад вирус үздэг. Үнэн биш гэж бодоод оо. Тэгээ ялангуяа солонгосчны савнгийн дөрвчтэй марлаг хэлсэн нэр. Би тэгтээ бас өмнө гэж боддог байсан. Тийм. Би бас тэгтээ өмнө яг гэж боддог байсан. Ер нь бол кино амьдрал хоёр ч өөр штэ гэ тэ. Тэгтээ ямар тач тэрийг хүн зохиож байгаа штэ тэ. Хүн зохиож байгаа юм чи хүний ухаанаас гарч ийна гэдэг чинь огт байхгүй зүйлийг хүн гаргаж ирэх боломжгүй санагдаад ш надаа. Хүн гэхдээ зөвөр мөрөөдлөө кино болгоцсон байл яхаа. Харин төсөөлөх боломжтой байна гэдэг чинь өөрөө боломжтой гэсэн үг байхгүй юу? 1% ядаж боломжтой байна гэсэн үг юм санагдаад байна надаа. Тийм байж болох л тийм. Тэгтээ 1% шүү дээ. Тийм 1% л да. Яг тэ тэгэл 1% нь ингээл нөгөө нэг ядуу залуу нөгөө нэг баяа охинтой сууж буугаал тийм эндээ сайхан нууцаар амьдраг л тий. Мань эдэн яг тэгэл тэр олдохгүй. Хүн болгон тэгтээ кино шиг амьдраж байхгүй л тий. Тэр ч тийм шүү. Тэр жоохон гонигтай тий. Би штэ тий. Ер нь бол хөнгөн кино үздэг болсон мөлий. Хөнгөн кинонд дуртай гэж байна. Инедмийн кинонд дуртай юм дээ ер нь. Инедмийн нөгөө нэг Мингийн Орс эдэргээ байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү нэг октод үздэг кино байдаг шүү дээ. Би тийм кинонд амар дурталсан мөлий үзэхээр нэг хөнгөн тэгээд тэр киноноос олж стрессгүй яахчгүй тэгэл амар гоё ингээд. Амьдрал угаасаа тэр чигээр стресс авчих. Харин тийм. Тэгээ нэмж кино томроод ирсэн чи яг нэрээ тийм байсан стресс гэж яахаа тий. Би тэгтээ ингэдэж шүү. Чи болохоор ингээ стрессгүйгээд хөнгөн кинонд үзэж штэ. Би яг стрессгүй гэж зүгээр яг тим кино үзэхээр арай л нэг сэтгэл таатай. Гоё мэдрэмж авдаг гэж байгаа. Би болохоор нөгөө нэг аим шиг кинонд дуртай гэсэн штэ. Би яг нэг стресс ирэхээрээ ер нь бол аим шиг кино үздэг байхгүй юу? Мэдгүй ягаад ч юм нөгөө стресс гэхээр би нөгөө нэг хүний талаар бол мэдэхгүй байна л да. Ямар тач нэг тийм хүнд чинь ер нь допамин энтер чинь ялгарч ийш нэг жаргалтай маргалтай байд юм шүү. Тэгээ сонссон шүү. Тэгээд аим шиг кино үзэхээр яг тэрийгэ ялгаруулдаг гэх юм уу? Стресс үед тэрийгэ ялгаруулдаггүй юм шиг байна бодвол би ингээд унцдаг байхгүй юу? Тэгэл аим шиг кино үзэхээр би нэрээ энэ 7 хоногт юу яасан юм бэ? Conjuring сүүлийнх нь анги гарсан шүү дээ. Тэрийг үзсэн. Би бас үзсэн. Тийм тэр өстой гоёсан. Би тэрийг кино театрт үзчихсэн. Тийм үү. Би гэртээ үзээ. Кино театрт гэхдээ кино үзэх гоё тий. Тийм дээжгүй. Би ингэж боддог байсан. Өмнө нь болохоор би за тэгээл зурагт мурагтаар үзээд болох юм чинь заавал кино театрт үзэж яа дээ энэ гэж боддог байсан байхгүй юу? Мэдрэмж нь арай өөр байгаа. Харин тийм байлээ яг том дэлгэцээр хараад тэгээ нөгөө попкорн идэр үнэр нь цаанаасаа нэг амар гоё. Кино театрт оронгууд угаасаа нөгөө попкорн зүг штэ тий. Тэрний үнэр нь угаасаа цаанаасаа л амар гоё. Харин тийм байлээ. Нөгөө хоолыг зүгээр иддэг хүн байна. Харж ингэ таашааж иддэг хүн байна. Яг тэрнтэй адилхан юм байлээ. Нэг тийм мэдрэмж авсан шүү. Йоо амар классик болоод байгаа. Тэгмэд нөгөө попкорны чинь зүгээр гэрт мэртэй идэж идэхээр жоохон сонио. Эсвэл гэртээ идэхээр нөгөө кино үзэж байгаа тэгээд идэхээр бас би гэртээ попкорн иддэг шүү яг үнэ хэлэхээр. Тийм. Би гэртээ нэг попкорн иддэг. Нөгөө нэг мэдгүй миний тарих толгоон цаанаасаа л кино театрт идэх ёстой юм шиг тийм суудсан шүү. Гэртээ идэх бол кино үзэж байхдаа иддэг ч юм уу тийм. Бүр нэг хаяал нэг тийм. Гоё шүү. Гэтэ би юу яадаг гэсэн шүү дээ. Оюутан байхдаа найзтайгаа зүг өргөө орчоод зүр попкорн аваад яг нэг ширхэг попкорн аваад хойлоо хаваад иддэгсэн зэ. Кино үзэхгүйгээр хоёр давстай гэдэг төртэйсэн үү чихэрлэгээ гэдэг төртэйсэн үү? Давстай. Би чихэрлэгээ яг би сүүл нөгөө нэг тийм нөгөө наалтцсан тэгээ эсвэл цагаан тэгвэл нөгөөдхийн түүгээд би яг тэгдэгсэн. Яа. Гоё юм. За өнөөдрээс идэв юу аа лээ? Өнөөдөр чинь нөгөө нэг fake friends гэдэг ба шүү дээ. Гэтэ ямар нэгэн асуултын дор явахгүй. Тий, өнөөдөр зүгээр ярмаар санагдаад ярих гэж байгаа. Тий. Хоёр худлаа найз гэдэг юу гэж боддtiin? Хоёрын бодлоор. Юундаа нэг даа хоёр юу ярьсан сая хоёр нуулаар.
жоохон нэмэх 21 сэдвэр орсон ирлээ. За марлаг сонсё худлааны гэж юу? Ямар үнийг худлаа найз гэж бодоод тийм юм. Жоохон ашиг сонирхлынхаа төлөө найзалдаг найзыг худлаа найз гэж боддгоо гэж би Ашиг бодлоо. сонирхлын төлөө. Одоо нэг найз нь мөнгөтэй хахад татагддаг ч юм уу, эсвэл нэг найз нь жоохон алдартай хахад татагддаг ч юм уу, ингээд зүг найзлаа явдаг ч юм уу, эсвэл хичээлдээ сайн байхад зүг найзлаа явдаг ч юм уу. Тийм найзуудыг жоохон худлаа найзууд байх гэж боддог. Тийм найз байгаа юм уу жаа? Байсан уу? Тийм найз байсан. Байсан уу? Байсан баг. Туршлагатай л юм байна тэгвэл. Одоо тийм найзлахаа болцсон мэт те? Байсан гэдэг чинь. Тийм. Одоо л найзлахаа болцсон. Чи гэхдээ тийм найз юу нь яаж мэдчихсэн? За энэ худлаагараа шүү. Тэгэл мөнгө зээлээч гэдэг асуулт ч юм уу эсвэл энэ гэрийн далуур хаан зургийг олчаач гэдэг асуулт юм. Тэрнээс эхлээл ингээ юм тэрчгүй мэдгүй байж байгаа. Нөгөө нэг Facebook дээр яваад идэв штэ. Ингээ найз нь ингээ холбоогүй байж байсан. Бидний холбоогүй байж байжсэн. Сайн уу минь найз гэж орч ирэнгүүт урдаас нь мөнгө авахгүй гэдэг шиг. Тийм. Яг хэрэгцээ шаардлага гарахаараа холбоо барьдаг тийм. Йоо, би тэгтээ тэрнээс амар аа. Хүний амьдрал гэхдээ тийм үе байдаг үстэй. Яг үнэ угаасаа би ч гэсэн тэгээл нэг хүн рүү харьцахгүй байж байгаа хэрэгцээ шаардлага гарахаараа бичдэг тохиолдол зөндөл байгаа. Тийм. Тэгэхээр одоо за өсөөгийн хувьд марласаа юм хэлэх үснэг үү? Чи юу худлаа найз юу гэж боддtii? Чамд ер нь тодорхойлт байгаа мó? Надад тэр тодорхойлт юм хэр алгаа. Би зүгээр энэ сэдвийн талаар хэдүүлээ чимээр 7 өдрийн өмнө гурлаа чи ярьсан шүү дээ. Тэгэнгүүт нэг зүгээр нэг хальт яриад өнгөрсөн шүү дээ. Энэ сэдвийн талаар. Надад бол ярих юм байхгүй гэж бодож байсан би. Тийм. Тэгээ би бас хоёрт хэлсэн шүү дээ. Би барыг өөрөө худлаа найз нахаа. Тэгээ надад бас ярих юм үнэхээр алгаа. Гэтэ ямар ч тач хоёр сайхан яриа тэгээ би дундуурчингой орноо. Би нөгөө найзуудынхаа нөгөө боцоодaan дээр ажилланаа гэж найзынхаа гэхдээ мэдгүй найзуудынхаа худлаа найз нах уу. Би тэгтээ яг өөрийгөө юу аахгүйгээр ингэж бодоод үзтээ. За хүн надад ингэж хандвал би нэг за худлаа найз юм байна да гэд бодчихно гэх юм уу. Би яг тэгж бодсон чинь нэг юм бодогдчихлоо. Миний сул тал дээр амар ажиллаад иддэг хүмүүс амар худлаа найз шоолоод идэв штэ тий. Би тэгтээ тэрнгүү мэдж байгаа. Тэгээ одоо засаж чадахгүй юмн дээр маань шоолоод байвал амар хэцүү. Тэр нь бие махбод өстэй. Аашсан бол биш өстэй чи засч чадна өстэй. Ямар муугаа би. Тэр тал дээр мэдгүй ямар ч тааш нэг хүнийг нэг юу гин доош нь хийгээд үү? Тийм, доош нь хийнгүүтээ тэр доош нь хийх дөрөөллөн дээр өөрийгөө дээш нь гаргаад идэх хүмүүс худлаа найз юм шүү. Октод гэхдээ ингээд октод ялангуяа тэгээд ёо тийм сонссон шүү дээ. Үнэ. Тэгээс нөгөө нэг энэ бол гэхдээ бүр худлаа найз мэдээс шал өөрлөж баха. Илүү хүмүүс харахаараа л нэг амар худлаа болцдог гэж юу? Цаанаасаа энийг л үсээ чамаг доош нэгээд идэв юм тэгээд үгүй нэг намайг чдэх. Яг улаан цай бүр ингээд өөрийнхөө хийдэггүй үйлдэлүүдийг бол хийхгүй. Гэтэ хоолойны өнгө мөнгөөр шууд өөрчлөгддөг. Яг л чи эрэгтэй хүн шүү дээ. Эрэгтэй хүн шүү дээ. Найзтай хайж тэгэхээр чин тэнэг шүү дээ. Чамаг тэр дөрөнгө ямар дүр аястай гэдэг чинь мэдж байгаа юм. Найз болохоор хажууд нь тэгж байхгүй юу? Бас тийм шүү. Тийм. Хамгийн гол нь би нөгөө найзыгаа доош нь хийгээд өөрийгөө татаад ингэж эрэгтэй хүний хажууд ажиллах биш. Зүгээр л би ингээд өөрөө гоё тэр эрэгтэй хүнд гоё харагдахын тулд хоолойны өнгийг өөрчлөлт өгсөн үү яад гэсэн үү тий. Зүгээр эмэгтэй хүний тэр чинь нөгөө би бол эмэгтэйлэг чанар гэж бодоод байна шүү дээ. Эрэгтэй хүний хажууд угаасаа гарах хэрэгтэй юм шүү. Эмэгтэйлэг чанар чинь. Гэхдээ тэр чинь тэгээд уулзсан хүн эрэгтэй болгоны хажууд гараад байвал тийм үстэй. Уулзсан эрэгтэй болгоно таалагдаад тахгүй юу? Надад таалагдаад байна. Наад ирвэл би шал хэсрэг хөдөлтэй байдаг аа шүү. Яг улаа. Ярил л та тэг ярих юм байл яриа штэ. Харин ярих юм алгаа. Тэг хоёр дээр ингээ гоё. Би ч гэсэн гэхдээ эрэгтэй хүн чи өөрчлөлт юм уу? Ядаж хоолны юм. Цаанаасаа л угаасаа өөрчлөлттэй тий. Би бол одоо та нартай тэгэл ярьж байна. Тийм. Тэнгүүтээ нүг харал марал хэлэхгүй ч юм уу. Тийм. Яс жоохон биесийг юм дээ шүү дээ. Тийм. Би бол тэгж боддог. Найзтай хажууд чи тэгдүү. Тэнийг улаан цай амар инээж мэнийгэл үгүй нэг амар тэгдэггүй. Найзтай хажууд бол бүр ингэ яг эрэгтэй хүмүүстэй байх юм бол би бүр дуу олчихдээ шүү дээ. Харин бараг нөгөө тийм үйл хийснээс дугаа олцсон. Үгүйтэй энэ байхгүй юу? Найзууд нөгөө хүлээн зөвшөөрдөггүй найзууд байх юм бол би бол тийм байна. Намаг нөгөө нэг ийм гоё эмэгтэйлэг сэтг нөр байхад манай найз тэр нь жоохон тухгүй байгаад их юм бол манай найзуудад
Тэгэх юм бол би зүгээр чимээгүй байцсан дээр гэх юм уу? Надад Тэр бол ихтэй тухгүй үү байлаа. гэсэн. Гэтэ гайгүй марлаад хоёр гайгүй миний мэдхээр заяа. Чи тэгтээ намайг эрэгтэй үнтэй зог харж исэн юм уу? Харж байгаагүй сте. Би тэгтээ ангийн эрэгтэй Ойртол мэрэгтэй юмнууд байгаа шүү дээ. Сонирхдаггүй болохоор тэр чинь тэгж байгаа байхгүй юу? Та намайг харж ирсэн мүү? Харж байгаа хүлээ. Тийм. Би ингэж яриад шүү дээ. Хоёр яг намайг Маргааш нөгөө хэнийг авчираад нөгөө маргааш явах. Дараагийн 7 хоногт хэнийг авчираад ингээд дөрүлээс хараараа битээ чивт хоёрыг. Үгүй хоёр гэхдээ буруугаар ойлгоод шүү дээ. Уулзсан одоо юу гин ангийн хүүгүүд за ангийн хүүгүүд мөгүүд тэр найз минь гайгүй байдаг гэсэн заяа. Тэгвэл зүгээр ингээд дээд ангийн ах мах ч юм уу уулзсан хүн болгоныхаа хажууд ингээд цаанаасаа энийг бид чинь нэг ингээд ер нь жоохон ингээд гарын 5 ууруундаа багтаад найзлдаг гэсэн аахгүй юу. Тэнгүүд нэг маань тэгэл тэгвэл бид хоорондоо ярьж байлаа. Тэгэл эрэгтэй хүмүүнээс ингээд гуйж муухан болох юм бол нөгөө найзыг явуулдаг. Тэрийг явуул тэрийг. Гэхдээ цаанаас л тэгээд хахаар сүултээ нөгөө найзууд маань мэддэг шил юм уу. Надад бол тхий байдаг гэсэн аахгүй юу. Хэтрүүлэгтэй бол бас хэцүүлтэй. Энэ бүр өөрийнхөө зан аашаар тэгэнгүүтээ нэг жоохон зүгээр эмгтээлэг байх хэрэгтэй байхгүй юу. Тэрнээс харин тийм дуу арай өөрчлөгдөх нь л яг хэвийн заяа. Инээд зан аашиг чинь бүр өөрчилж амар болохгүй. шүү дээ. Тийм үстэй. Инээд нь бас за. Намайг уучлаарэ. За өөр юм яриа. За тэгвэл намайг байвд хурамч найз. хурамч найз уу. Өмнө нь бол яах вэ тэгэл юм гуйхаараа холбогддог ч юм уу. Тиймэрхүү хүмүүсийг би хурамч найз гэж боддог гэсэн баггүй юу. Тэгээ одоо болохоор тиймэрхүү нэг тоогоо ойлцсон шүү дээ. Жохон удаан амьдраад ирсэн чинь гэх юм уу. Өсрөөд ирсэн гэлээ найзаа. Тэгээ би одоо тэгээ илчих юм бол марлаа жоохон гэлчгээд байна. Наваа хитрхи хөгшин гэж Тийм хэлчихгээд. чамааг өгшин гэж гээдэ. Янз бүрийн юм одоо ингээл туулаад үзээд явж байгаа шүү дээ тий. Юм болгоныг гэхдээ ер нь жоохон хүлээн зөвшөөрчгөөд идэм байх юм уу? Төгөрг асууж байгаа тиймэрхүү найз майз байх юм бол за яах вэ тий. Тэгэл асууж л байна гээл өнгөрөөл ч юм уу тий тэгдэг болчихсон. Тэгэнгүүт одоо яа би тэгтээ ямар их юм яриад байна. Одоо шүү дээ тий. Юугмэр ч юм дээ. Намааг ингээд жоохон амжилттай байх үед тэрийг харж чаддаггүй найзыг л би хурамч найз гэж боддоо шүү дээ. Атаархад идэг найзыг атаархдаг найз жоохон мэдрэгдээд идэг гэх юм уу? Яг хүнд атаархал байж болно л тоо. Цагаахаа атаархал байж болно шүү дээ. Гэхдээ нэг тийм зүгээр л миний амжилтанд баярлж чадахгүй байгаа хүн надад амар онцгой санагддаг. Миний зовлонгой нэг цуг байгаад идэг. Тэгсээр нэ миний амжилтанд ингээд баярлж чадахгүй байх гэдгийг надад болохоор миний зовлонд баярлаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Намайг ингэж тайвшруулах гэж ч юм уу те надад тань болох гэж ирж байгаа шүү дээ. Яг үнийг хэлгээд. Тэгтээ баярлсан үед маань цуг байж чадахгүй, миний өмнөөс баярлж чадахгүй байна гэдгийг энэ хүнд миний зовж байгаа амар сонирхолтой яг кино үзэж байгаа юм шиг байдаг болохоор энэ хүн намайг хэцүү үед миний хажууд байд юм байна шүү дээ гэж бодогдоод байгаа байхгүй юу? Тэгтээ яаж мэдтiin тэр атарх үнэ заа. Мэдрэгддэг гэх юм уу? Одоо атаарх хүн ч байх уу зүгээр миний баярт ингэж баярлахгүй байгаа нь мэдрэгдээд байдаг байхгүй цаанаасаа надад Марлаад мэдрэгддэг юм. Атаархал уу? Аха. Атаархал бол биш ээ зүгээр ингэж миний ингээд нөгөө нэг баяртай үед миний өмнөөс баярлахгүй байгаа нь ингэж мэдрэгддэг гэх юм уу? Гээ надад бол яг тийм найзууд нэг байгаагүй юм байна. Тийм болохоор нэг мэдэрч байгаагүй юм шиг. Тэгээ тийм болохоор ингээд тэр бол жоохон надад онцгой санагдаад байдаг ш. Тэгээ тиймэрхүү хүмүүстэй найзлах дурггүй гэх юм уу? Дурггүй л дээ гэхдээ яг уу найзалж байгаа хүмүүс бол байдаг. Ягаад гэвэл Над руу харж ураад их юм. найзалж байгаа хүмүүс байдаг байхгүй юу? Яг уу нэг тийм хор өнөөл болохгүй шүү дээ. Зүгээр л тэр хүнд би Бигүй штэ. яа ямар эзэн вэ? Юу гэсэн ч болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Ийшээ гэдэг л Нариган биш шүү. За. Тэгэл ямар тач зовлонгоо ярихаа болчдаг. Тиймэрхүү хүмүүс жаргахыг хүсэхгүй байх зовлонгоороо. Хүй би төгсөөг тийм гэж хэлээгүй. Би төгсөөгч гэсэн надад хараад байгаа юм байна. Төгсөөгч чи нэг юм гоё магтмаар санагдлаа. За сонь би. Төгсөөгч ингээ амар хөөрхөн тийм амжилттай тийм юм дээр айгүй хөөрхөн дэмжижээс та айгүй зөв сонголт хийсэн байна. Чи зөв хийсэн юм хийсэн байна. Мундаг ингээ амар гоё урамшуулж өгд юм шиг санагдаж. Тэр бас тийм давуу талыг амар сайн хэлж өгд юм санагдаж. Тийм давуу талыг амар сайн хэлж өгд. Аха тийм хүний давуу талыг айгүй сайн хэлж өгд юм санагдаж. Би ингээд дотроо ингээд өөрийнхөө давуу талыг мэдж байгаа шүү дээ. Хүн юм чинь мэддэг байхгүй юу? Зүгээр л би ингээд бусдад өөрийнхөө би ийм давуу талтай гэж хэлээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тэр чинь угаасаа хүмүүс өөрсдөө харах хэрэгтэй зүйл байхгүй юу? Мэдрэгдэн тэр хүмүүст угаасаа би хэлэхгүй байсан ч гэсэн тэгж боддог байхгүй юу би?
Тэнгүүд төгсөө яг тэрийг ингээд олоод хараад хэлээд байгаа юм санагдав. Тийм яг гоё хэлдэг. Тийм хаяа гэтээ энэ муу хэтрүүлээд байна да гэж боддог ч гэсэн ямар тач амар сайн хэлдэг. За өөр Баярлаа гэж. За баярлаа. Би нэг сая санаагаа олчлоо. Бас ханаагаа ч гэж. Хуурамч найз гэж нөгөө юу вэ гэж асуусан шүү дээ. Тэгээд энэ дээр ингэж бодлоо. Найз юм шиг ихтэйгээ яриараа. Ааха. Засварлах юм бахтай яраа. Айгу хэцүү те. Найз юм шиг дүр эсэгдэг хүмүүс байд штэ. Аха. Сая яг намуунагийн хэлснээр нөгөө нэг одоо юу гэх юм гонигтай үед ингээд хажууд байдаг хэрнээ баяртай үед байхгүй. Тэр зүгээр ингээд найз юм шиг. Сая нөгөө яд марлаа нөгөө кино яриад тэр хонгороо гэд найзуул тэр нөгөө бүжингийн найз хонгороо гэд найзыг бодсон чинь тэр ихчүүл үнэхээр ингээд найз юм шиг дүрсгээд байгаа. Тэр яасан яг харин хүмүүс тэрийг бүр найз биш ийм найз амьдрал гай болтыг хармаар гэж байна. Дүрсгэдэг. Тэг яаж дүрсгэсэн? Яг хөтэ ингээл зовлонтой үед нь ингээл хажууд нь байгаа юм шиг хэрнээ хорлоод байдаг. Тусалж байгаа юм шиг дүрсгээ. Амьдрал дээр тэгтээ хорлохгүй ч гэсэн зүгээр л онцгой те. Амьдрал дээр бол хорлдохгүй бах те. Арайч хорлохгүй бах л та. Тэгэд хоёрт ингээ одоо ингээ бодоод үзэхээр найз юм шиг дүр эсэгдэг найзууд байна уу? Би бол хэлсэн шүү дээ. Бага гэж. Одоо бол байхгүй бах. Байхгүй юу? Гэтэ нөгөө нэг жоохон том болоод ирсэн ч жоохон байхдаа л ингээд нэг өдөр хамт тоглол найзууд олчдээ штэ. Тэгээд одоо том болохоор ингээд яг тэр хүний би найз нөө эсвэл энэ хүний хувьд найз болох тэр нөгөө цензуур нь олон нэмэгдээд байд юм шиг санагдсан шүү. Аха, жоохон нэг арзан жиж харж ийж ажиглаа. Найз гэж хүлээж авах тийм шууд танилцсангууд энэ миний найз гэж хэлдэг хүмүүс бол зөвхөн болсон байл шүү дээ тий. Аха, харин би тэрийг гэхдээ наа чадварыг чинь одоо энэ чадвар л хата тий. Би бол энийг Солонгост ирснийхаа дараа болж авсан шүү нэрээ. Би ингээд ер нь би ингээл хүнтэй танилцж манилцсамаа шууд амар нөхөрсөг байж магаал шууд ингээл амар хамаг юмаа ярьж марайл ингээл тийм гинэн байсан гэх юм уу одоо юу гэмээр чи ямар тааш нэг тиймэрхүү байсан байхгүй юу. Тэг ингээ бусад хүмүүс ч юм болохоор ингээ те нэг айжмаар өөрийгөө нээж мэдэг те. Надад ерөөс тийм байдгүйсэн байхгүй юу. Тэгсэн чинь Солонгост ирснийхаа дараа суралцсан гэх юм уу одоо нэрээ хідэн баран 23 4-төд сурсан юм аашаа надад жаа. Нэлийн хожуу сурсан шүү. Үгүй 23 4 чинь их хожуу биш наа. Тийм үү. Чи 30 34 мөр одоо юу гэх насан дээр бол нэг тийм ч те 34-тэй ирнэ 22-тэй юм шиг нэг тийм ихчнэр вэ штэ. Нэлээд Ахнар ч гэсэн 33 настай ирнэ 20-тэй бэн чиг нэг тийм чиг ааш гаргадаг ус ахнар байна. Яа. Тийм үстэй тэгэхээр энд бол нэг нас харин чи бүр амар хөөрхөн эрт залуу дээрээ мэдээд авчиж. Тийм болоо. Аха. Тэгэл ер нь нэг тиймэрхүү байгаад байгаа ш. Гэтэ ингээд нэрээ гадаадад байна гэдэг амар олон зүйлийг харах юм нүдийг бий болгоод юм шиг санагдаад байгаа ш надаа. Би ингээд анх ирчээл би өстой юунд ерөөсөө хөгжихгүй байна, ерөөсөө сайжрахгүй байна гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь багаар тэгэл шинэ хүмүүстэй танилцаал тэгэл буцаал тэр хүмүүс чи одоо гарах нь ингээд миний амьдралаас гараал явж байгаа ш. Тэр хугацаанд нэг амар олон юм сурцсан юм бэ л ш. Одоо зүгээр ингээд харахад би нөгөө төгөөд идэг нүү. Гадаад гиснээс би болохоор шүү дээ ажил хийгээд жоохон өөрийгөө олж авсан гэж боддог. Хар ажил хийж үзлээ. Цагаан ажил хийж үзлээ. Тэгээд зүгээр яг тэр ажлуудаас одоо нэг муухайгаар хэлэхэд хүмүүс хар ажил хийгээл ингэж гэсэн би яг өөрийнхөө жоохон за яг энэ ажлыг үнэхээр хийж чаддаг юм байна, энэ ажлыг чаддгүй юм байна. Би Монгол тахта ерөөсөө ямар ч ажил хийж үзээгүй юм гэдэг жоохон нэг тийм төлөвшөл гэхэд хэцүү юу одоо. Өөртөө ч нэг тиймэрхүү юм олж авсан гэж бодож байгаа. Аха. Би хүн болсон. Би хүн болж юм. Тийм 8 цаг 9 цаг үйлдвэрт зогсоогоор ажиллана гэдэг бол бас хэцүү шүү дээ. Бүгд жоохон яг өөрийнхөө хувьд шүү заяа. Аха. Тийм ээ. Би болохоор яг ингэж бодсон шүү дээ. Монгол тахта өөрийгөө арай дутуу үнэлж ирсэн байна гэж бодсон. Яг энд ирээд ингээд за би энэ олон улсын хүүхдүүдээс ч илүү ингээд сайн суралцаж чаддсан байна. Би бас Монголд ингээ юм сурчаад ирсэн юм байна. Монголын боловсрал надад юм өгчээ. Ирсэн байна гэдгийг мэдэрсэн. Ажил хийхдээ ч гэсэн тэгээд эхний хэд хоног тэгж байгаа л тэгэл за би ингээ чаддсан байна. Нах чадахгүй гэж бодож ирэнгүүтээ хийгээд үтсэн чинь чадаж мадаад баг өөрөө би хар ажил хийж чадахгүй дэ гэж ирснээ хар ажил хийгээд баг одоо 3 жил болчихсон юм. Тэгээд энүүгээр ихтэй тэг бүр алаад идэг наасаа. Муухайгаар ч гэсэн хар ажил хийж байгаа ч гэсэн зүгээр ядчил би чаддаг болчтой гэж жоохон бодоод. Би ямар ч ажил хийгээд хаанч амьдрчих юм байна да гэж.
Тийм. Учраа болчихсон юм байна да гэх. Тэгээд суралцаж муралцах дээр ч гэсэн тэгээл нөгөө нэг бусад хүүхдүүдээс дутахгүй хичээж чаддсан байна. Хичээгээд сураа тэрийг үнэлүүлж чаддсан байна. Тэр тэгж илүү ойлгосон. Миний хувьд бол Та хоёр ингээ ярьжсэн чинь надад бас ингэ санагдлаа. Ястай одооны бодол яг л одооны л бодол гэх юм уу? Одоо яг бодогдож байгаа, одоо мэдрэгдэж байгаа зүйлс яг л одоо л болж байгаа шүү дээ, тий. Маргааш юу бодохыг мэдэхгүй, маргааш юу мэдрэхийг мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Би бас нөгөө нэг гэвгэнд ингэсэн байхгүй юу? Би бас марлаа шиг бас тэгж бодож явж исэн үе надад байсан байхгүй юу? Би чинь бас тий Монголын боловсрал надад юм өгчтэй гэж бодсон үе муу байсан байхгүй надаа. Тэгээ одоо болохоор яг надад бодогдож байгаа зүйл нь би бол одоо амар уналт за баярлалаа нугсаа. Чиний өнөөс орог ярьсан. Тийм миний өмнөөс орог харилцлаа. Би бол одоо амьдралынхаа хамгийн бол биш л дээ. Гэхдээ ер нь жоохон уналттай үеуд дээр явж байгаа байхгүй юу? Өөрөө өөртөө нөгөө нэг сэтгэл огт хангалуун биш ингээд үе дээр явж байгаа. Тэгэнгүүт энэ дунд ингээд байгаа хүмүүсээс би л амар тийм муу юм шиг санагдаад би юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад л гэж байгаа байхгүй юу. Тэгээ жоохон ингээд бодоод утсан чинь нөгөө нэг төгсөх энтер төхөж мөхөөд тэгээд тэрэндээ стресстэй л бас нэг жоохон тэгээд байгаа юм шиг байна. Тэгээд сая харин марлаа ингээл тэгэл хэлсэн чинь за зүгээр л нэг хоромхон зургийн л бодол юм байна дөө. Миний ингээд те стресстэй би юу ч чадахгүй юм шиг санагдаад те. Анх чинь болохоор би ингээд бүхнийг чадах юм шиг санагдаад би чи ингээд амьдрчдсан байж те болчдсан байж те. Бараг би бол нэрээ толгой мэдэж шийдчихсэн асуудал миний амьдралд амар ховорхон байхгүй юу. Тийм болохоор ингээд анх бол яана одоо энийгээ яана тэрийгээ яана би зохицуулж чадах болов энэ төр гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь тэгэл болоо л тэгэл 3 жилийн туршинд ингээл амьдэрсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэгж тийм бодолч байлаа. Одоо өнөөдөр ийм гачин юу ч хийж чадахгүй юм шиг бодолч байна. Тэгэхээр маргааш нөгөө нэг золбоо сар гарна гэдэг чинь нэрэл үнэн л юм байна. Сар бол гардгаараа гараад нар нь бас манддгаараа бас мандахлах та тий. Зүгээр л гимэн тэгж бодогдлоо. Тэгэхээр эндээс нөгөө нэг хүн өөрийгөө ерөөсө голж болохоор байгаа. тийм. Манай бүгд л чадсан шүү дээ. Би бас нөгөө нэг сая яг 9 сард жоохон уналтанд ороод байна гэж төсөөгчдөөс хэлчихсэн шүү дээ. Тэгээл яг одоо эргээд ботход нөгөөдг нь даваад гарсан байна амархан юм байдаг шүү дээ. Нэг амар сүртэй биш юм шиг санагддаг. Тэгэл угаасаа бүхэл зүйлийг давж гарах болохоор бүхэл зүйлийг давж гарах болохоор тэгэл бүгд л чадна дөө. Тэгээ энэ дээр нөгөө нэг яг нэг иймэрхүү уюудад нөгөө нэг найз шиг хэрэгтэй хүн байхгүй шүү дээ тийм үстэй. Ер нь бол би тэгж бодоод байгаа шүү дээ. Би нэг тийм үү. Би болохоор эсэргээрээ за би үнээр ингээд сэтгэлээр унаад юм юу ч одоо бүр юу гэх ингээд хос мосын харилцаан дээр ингээд ингэчих бол ингээд л ганцаар идэх цаа. Хинтэй ч ярих хүсдэггүй. Тэгээ нэг арай нэг аятаахан болчоо сэтгэл санаа ингээд гэтээ яг миний амьдрал үнэхээр тийм амар дипэрчсэн ч юм уу ингээд бүр амар гүн гүнзгий ямарчсэн үйл үнэхээр ховорхон заяа. Би нэг тийм ингээд нөгөө тухай үедээ ингээд стрессээ гаргаад явчихдаг юм санагдаад байна надаа. Тийм магадгүй. Яг тэгжсэн үе ховорхон болохоор тэгээд үнэхээр яг тэгчих юм бол би хинтэй ч юу ч ярьдгүй хүн юм билээ. Бүр хинтэй ч юу ч ярихгүй заяа. Тэгэл ингээл байж байгаад арай дээрдчих юм бол за би сая ингэчлээ ийм болчлоо гээл нэг тийм. Тэгэхээр хоёр болохоор ер нь иймэрхүү үедээ найзтайгаа ихэр хуваалцдаг вэ. Бүр үнэхээр уналтанд орсон үедээ. Тийм би өмнө бас яг тань шиг ерөөсө хуваалцдаг байсан. Зүгээр өөрөө л дотроо нөгөө буглаал яваад идэгсэн. Тэгээ буглаал яваад ахаар чи амар хэцүү юм лээ. Тэгээд би бас нөгөө тэр дорог шийдэж шийдэхгүй тэгэл хойшлуулаад л ингээл буглаал яваад идэгсэн. Тэгээд дараа нь ер нь тэр чинь ингээ айгу хортой юм байна гэж бодоод ойлгоод тэгээ ер нь энд ирснээс хойш ингээд ээж мэжтэй ч юм уу ихч мэгчтэй ч юм уу найзуудтай ч юм уу ингээ хилдэг болсон. Тэгээд гэхдээ ингэж боддөө шүү. Нөгөө нэг хөнгөн гунгийг бол бүхэнтэй жоохон нэг найзуудтайгаа ч юм уу те хуваалцаж болно гэж боддог байхгүй юу. Болох жоохон угаасаа цаанаасаа хуваалцах хэрэгцээ нь гараад ингээд явцдаг гэх юм уу. Тэгэл найзуудтайгаа ч юм уу гэрийнхэнтэйгээ тэгэл хуваалцаал явцдаг. Тэгэнгүүт нөгөө нэг хуваалцахгүй өнгөрж байгаа тохиолдлууд бас байгаа штэ. Тэд нар чинь нийлээд нөгөө нэг амар хүнд болоод ирэнгүүт хүн тэр үед ёстой жинхэнэ ганцаараа баймаар санагдал бид юмс.
жинхэнэ нөгөө нэг одоо хүмүүсийн нөгөө яриад байдаг депресс одоо юу гэдэг лээ хүмүүсийн чи амар яриад байдаг тийм сэтгэл гутрал гэдгийг чинь би болохоор одоо энийг бас би амар ярмаар санагддаг байхгүй юу одоо ингээл нөгөө нэг би ингээд сэтгэл гутралд орчлоо гээл тэгэл нөгөө reels messenger хийгээд идэв штэ би тэрийг гэхдээ бас те арай ч хүч хэмжээнд бол биш байгаа юм байна да гэж боддог байхгүй юу би хэрвээ би нөгөө нэг миний тохиолдол гэх юм уу зүгээр миний бодлоор яг тэр үед бол нэрээ утсаач барих тийм хэлэхгүй байдаг. Гэхдээ би тэр хүмүүсийг буруудаж байгаа юм шиг л те. Гэхдээ тэр хүмүүс ядчил би нөгөө нэг тэр рилсүүдийг хараад ашгүй дээ гэж боддог байхгүй юу? Ядчил энэ хүн өөрийнхөө бичлэгийг хийх жоохон ч ихсэн нөгөө нэг тэнхээ байгаа юм байна да гэж боддог байхгүй юу? Өөрийгөө нэг жоохон ч ихсэн хүчлээд амьсгалах боломжоо өөртөө өгж байгаа юм байна да гэж боддог байхгүй юу? Тэгэл тэр үед чинь за тэр чинь нэг жоохон бас хүнд үе байгаа штэ. Тэрнээс нэг арай гайгүй бас нэг үе байгаа байхгүй юу? Тэр үедээ хүн яг хүнтэй хуваалцдаг гэх юм уу? Тэрнээс бүр хүн бүр ингээ эцсийн хязгаартай очсон бүр үнэхээр амар хэцүү үед бол бүр хажууд нь хүн байгаад ч нэмэргүй тэр утас мутас юу тэр мэрийг барих зүгээр нэг өрөөнд дотор зүгээр ганцаараа л бэж идэм санагдаад шүү. Тэгээ нөгөө нэг ажил гэр юу гэдгийг тэр болгоныг хайчдаг гэх юм уу. Хөнгөн үедээ бол яг нөгөө нэг ухамсар байгаад байгаа штэ. Болохгүй шүү. Ядчил би ажилдаа явах хэрэгтэй гэсэн нэг юм. Ядчил би хичээлдээ явах хэрэгтэй гэсэн нэг ухаан бол байгаад байдаг. Би тэгэж рилс хийдэг хүмүүс нэг талаараа амар баярлдаг гэх юм уу. Тэр хүмүүс чинь амьд байгаад нь би амар баярлдаг байхгүй юу. Энэ хүн өнөөдөр ингээл уйлаал те ганцаардаал тэгсэн ирнэ ингээл бас хажуугаар нь тэр нэг бичлэгийг эвлүүлээд оруулж ийн гэдэг чинь тэр хүн ядчил нэг одоо 100% сэтгэлийн шанал дундаас тэр хүн нэг 95 дээр нь явж байгаа юм байна да гэж бодогдоод байхгүй юу. Тэгэл өмнөөс нь амар баярлал илүү сайжраасаа ч юм уу тиймэрхүү юм бодогддог байхгүй юу. Тэгээ нөгөө талаараа харин тим рилүүд хитрхи их байгаад байгаа нь өөрөө сэтгэл жинхнээсээ бүр ингээ те үхэж байгаа хүний хажууд үхэж байгаа хүнтэй харьцуулбал тэр чинь нэг арай гайгүй төвшин байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө хүн болгон сэтгэл гутралыг амар хөнгөнөөр хараад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тэр рилийг хараад хүмүүс ер нь сэтгэл гутрал гэдэг чинь ийм байд юм байна, уйлд юм байна, ганцаараа байхыг хүсдэг юм байна. Тэгээд тийм л байдаг юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Нөгөө хөнгөн зүйл мэтэр нийгэмд угаасаа байдаг зүйл мэтэр ойлгуулад байгаа байхгүй юу? Надаа би болохоор тэр рилийг болохоор ингэж л харсан л да. Өөрийгөө эмчлэх арга зам нэг арга зам юм болоо гэж хараад байгаа. Тэнхээтэй шүү дээ тий. Тэнхээтэй үжил тэрийг хийнэстэй өөрийгөө эмчилнэстэй тэгэж. Одоо тэр өөрийнх нь сэтгэлийн зовоогоо сэтгэл готролд оруулаад байгаа зүйлээсээ ядаж өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлгээд тэр контентийг ч юм уу тийм рилийг хийгээд өөр зүйл сарниулах гал тэгжил хийж байгаа нэг эмчлэгдэх арга зам л гэж бодчих. Тийм болохоор харин би хит их битгий байгаасаа гэж бодоод байгаа байхгүй юу. Нийгэм өөрөө энийг чинь амар хөнгөн зүйл мэтэр хүлээж аваад байгаа байхгүй юу. Хүнд зүйл шүү. Сэтгэл готрол хүнд өөр их хэрэгтэй юм шүү. Тийм л ах угаасаа тийм. Зарим нь нөгөө нэг амар инээж аваад маргааш 8 оролцсон хүмүүс байдаг шүү дээ. Тэр ч тийм шүү. Би ихтэй энэ амьдрал дээр сэтгэл готрол орж үзэн гэж өөрийгөө бодож байгаа шүү дээ. Тийм үү. Сэтгэлийн жанрын л орж үзээгүй л хөтэй бодвол тэрээс хөнгөн сэтгэл готролыг бол өдөр тутамдаа л баг аваад явж байгаа сте хүм болго. Яа өнөөдөр готрол гэж зүгээр хоёрын хувьд зүгээр өөртөө хавж тайлбарлаа. За ийм зүйлийг сэтгэл готрол гинэ. Би яг нэг дөнгөж оюутан болоод ч юм уу яг нэг амар хүнд сэтгэл готрол шиг юмд орж исэн. Гэж боддог өөрийгөө. Ингээд зүгээр ч ингээ унтчих чадахгүй гівэнт ингээд сэрэнгүүтээ өөрийгөө хин гэдгээ бүр таньхаа болцсон. Тэнгүүтээ ингээд руммейттэйгээ би хамтарч амьдардаг гэсэн баггүй ээлтэйгээ. Тэгээл ингээд дүнгийн сэрж мэрэнгүүт ингээд унтчаагаал шүн дунд сэрж мэрэнгүүтээ нөгөөдгөө сэрэж мэрэгээ ч юм уу. Би ер нь яг хин бэ гэж асууж масдаг гэсэн. Би өөрийгөө танихгүй байна. Би яг би биш юм шиг санагдаад байна гэж мэж асууж масдаг гэсэн. Тэгээд тэрийгээ ерөөсөө уйлж гадагшлуулах ч юм уу хүнтэй ярьж гадагшлуулахгүй дотроо буглаад яг нөгөөний цээжин дээр хар чулуу ингээ тэглээл яваад байдаг гэсэн. Ерөөсөө. Тэгээд тэр үе бол миний амьдралын угаасаа амар хэцүү зүйлсэн. Тэгээд тэрийг ямар ч гэсэн ямар нэгэн аргаар ингээд даваад тухуудаад гарцсан.
Тэгээ тэрнээс хойш өөр асуудал ингээ гарах юм бол надад за тэрний дэргэд юу ч юм чи ингээ тэгэж бодогддог болсон болохоор бид нэрээ айгуу дэж хүнхнээр даваад гарчдаг. Ааха. Би надад асуулт юунаас болсон шалтгааны ч өөрөө мэддэггүй юм. Жохон чанга ярих би жохон айгаад байна шүү. Юунаас болсон? Шалтгаанаа мэдэж гэн өөрөө. Хоёр амар сул яриад байгаа санагдаад. Сүүлд нь байхгүй болсон байл дууссан шүү. Бол тэгэл бас жоохон хувийн амьдрал болдог гэж. Тэгээ миний л амьдралаа. Уусан анх оюутан болоход чинь бас тэ өөрөө гэрээс яваад өөр шинэ орчинд ороод тэр нь бас нөлөөлсөн. Тэгээд бас нөгөө нэг гэр бүлийнхээ нэг гишүүнийг алдаад тэгээд тэр ингээ зовлонгоо ингээ тэгээл хэдэн жил яваад исэн. Тэгээд яг гэр бүлийнхнаасаа ядаж гэр бүлийнхэнтэй байхдаа тэр хүнийг ингээ дурсаж яриач юм эсвэл ингээд тэр хүнийхээ орон зайг ингээд нөхөд явчих чаддаг байсан. Тэнгүүтээ оюутан болоод гэр бүлийнхнаасаа холдоод ирэнгүүт нөгөө хүний орон зай жоохон хуримтлагдсан байсан зүйл. Нөгөө хүний орон зайд нэмэгдээд нөгөө наваа тайтгаруулж исэн бас хүмүүсээсээ бас ингээд холдчихоор нөгөө нэг бодож исэн сэтгэл төрөмтлөгдөжсэн юм чинь улам ингээд нэмэгдээд тэгээд жижигхэн чулуу байсан юм чинь бүр бул харт том чулуу болоод хөрсөн л гэж боддог би. Хүн харин яг тэгдэм шиг байгаамаа. Нөгөө нэг орчин сэлгийх ч юм уу те эсвэл нэг одоо юу гэдэг амьдрал нэг өөрчлөх нэг жоохон нэг том юм гараад ирдэ штэ. Амьдралын хэм маягийг өөрчилж байгаа. Яг тэр үед л хүн ер нь ингэж сэтгэл санаа одоо юу гэх савлдсан юм шиг байна. Тэр үедээ л ер нь өөрийгөө жоохон контролдож чаддаггүй юм бол тэг яг ингээд цаашгаа явчихна. Контролдож чадахгүй бол одоо нэг бол дэшээ нэг бол доошоо явна да. Тэгж бодсон шүү дээ. Би бас нэрээ зүг. Харин тийм сэтгэл хөдлөлч би болохоор ингэдэг байхгүй юу? Би нэг тэгтээ сэтгэл хөдлөлийг хүн болгонд л байдаг зүйл тэгтээ нөгөө их баг хэмжээтэй л тэрнээсээ шалтгаалдаг гэж боддог байхгүй юу? Баг байгаа дээр нь л нөгөө хүнтэй ярилцдаг гэсэн үү, яаж өөрөө яаж тайлдаг гэсэн тий, контент хийдэг гэсэн үү, одоо нөгөө арх уудаг гэсэн үү, тий арх уудаг гэсэн үү, тий тамиг татдаг энэ ёстой буруу. Аль болох нэрээ тэр зам зөв өөртөө нөгөө зөв замыг сонгох юм уу, ууланд авирдаг гэсэн үү, тий нэг тиймэрхүү юм хийж байгаа. Шин сонирхол манирхолтой болж байгаа юм тий. Тэгэж тухай үедээ тэр стрессээ жижигэн стрессүүд ч өөрөө нөгөө нэг би бол сэтгэл готрол хэдүүлээд гэхдээ яг нөгөө нэг мэрэгжлийн үн биш те зүгээр энгийн үний үүднээс явах юм бол жижигэн сэтгэл готрлууд нь л өөрөө тэгэл том сэтгэл готролыг үүсгэдэг юм шиг нөгөө жижигэн стрессүүд гэх юм уу стрессүүд чинь яг хуримтлагдаа те яг л нэг л өдөр ингээд тесэрч гарахад бэлэн болцсон. Тийм тэгээд тэргээд нэг тесэлж гарч марж исэн үеуд амар их байгаа. Тэгээд тэрнээс олоод хайртай татны хүмүүсээ гомдоож ундагаа тэгдэг те хэлчихсэн биз дээ гэж хэлчихсэн мэтлээ. Яа. За хэвээ амар муухайд орсончууд ер нь сэтрээд шүү. Нөгөө нэг үг хураагдаж байгаа гарахаараа бас айгүй эвгүй гардаг те. Би яг тэрийг нэг 2-3 удаа бас нөгөө нэг тэгжсэн болохоор би ер нь үгээ жоохон залгичих гаддаг байхгүй юу. Тэгэл залгиж явж байгаа л нэг өдөр гаргахаараа пүм шууд бөмбөг дийлбэлээ ш. Тийм. Тэгэл тэр дор нь хилцэн дээр юм лээ. Над дээр нэг бөмбөг дийлбэл. Тийм үү. Өдөр чинь гайгүй хэмжээнийхээс. За нөгөө хурамч найз чи явсараад сэтгэл готрол болсон. Гэтэ нэрээ ингээд гунигтай үед найз шиг хэрэгтэй юм байхгүй шүү нэрээ сонсоод өгчих найз шиг. Тэр хурамч найз байна уу? Жинхэнэ найз байна уу? Хамаагүй зүгээр үг сонсоод өгчих үн л байл. Цаашаага ярьдаггүй байвал уг нь зүгээр. Тийм болохоор би нэрээ тэгж боддөө шүү дээ. Ингээ олон хүнд ингээд өөрийнхөө нөгөө нэг асуудлуудыг бас хүн чинь ярьж чадах асуудал байна, ярьж чадахгүй асуудал байна те. Бусад хүмүүс мэдвэл болох асуудал байна, болохгүй асуудал байна тийм үстэй. Тэгэхээр олон хүнд ярьж явж байхаар яг нэг тийм хамаг зовлонгоо тоошдаг нэг найзтай. Тэгэл тэрэндээ ингээ сайхан асгаал. Нөөд мэнчсэн хариугаар асууж тийм надад тэггүй зөв өөрийгөө л яриад байх юм л айгүй хэцүү. Тэгээ зөвхөн би л яриад байвал тэр хүн угаас надтай найзлахгүй тийм холтох тий. Бодвол хоёр талаасаа л ярьж байгаа ах. Тэгээл би энийгээ сонсоод ээж байгаа ах. Тэгж бодоод байна ш. Тэг өөр найз хуурамч найз дээр юу ярьжлах вэ? Гоё найзуудыг одоо яриа л та. Одоо нэг жоохон гоё юм яриа л та. Би тэрнээс өмнө нэг асуулт асуучих уу. Би нөгөө нэг найз гэж хүлээж авах.
цензур гэж нэг хүмүүст нэг байдаг болсон гэж тэгсэн шүү дээ. Тэгвэл та хоёрын үед яг найз гэдэг цензур чи ингээ багтж байгаа. За яг энэ хүний би найз гэж хүлээн зөвшөөрлөө шүү гэдэг тийм нэг шалтгаан ч юм уу тийм зүйл байдаг уу? Ядаж одоо хүмүүс чи ингээл би ядаж 1-3 жил ингээд тэр хүнтэй харьцаад найзлсан байх хэвээр. Эсвэл өдөр болгон би тэр хүнтэй ингээд харьцаад ахын бол тэр хүнийгээ би найз гэж хүлээн зөвшөөрнө ч юм уу. Эсвэл тэр хүндээ би ямар ч юмаа нууцлахгүй үнээр нь хэлжэл би тэр хүнийгээ найз гэж хүлээн зөвшөөрсөн үү гэж үзэн ч юм уу те. Тиймэрхүү шалтгаанууд байдаг уу? За намнаа сонсё. Надад тиймэрхүү юм мэдгүй шүү дээ. Яг үнэ ихэд зүгээр л цаг хугацаанд бол биш юм шиг санагдсан. Би бол гэхдээ одоохондоо нөгөө нэг яг одоо энийг гэхдээ сонсох юм бол хэрвээ манай найзууд сонсох юм бол гомдох байх л та. Гэхдээ нэг тийм би одоо хүртэл яг надад цаг хугацаагаар үнэлэх юм бол найзууд байгаа. Одоо бүр өвлгийтэй байхасаа баг ахуулаад найзлан найз байна. Тэгэл 10 жилийн бас найз байна. Тэ хамаг юмаа ярьдаг. Миний баг бүх хүмүүцийг мэддэг найз байна. Их сургуульд ороод найзлсан найз байна. Тэ их сургуульд босон надад ингээл хүнд хэцүү үеүүдэд бүгдэнд нь ингээд цуг байсан найз байна. Тэгээ солонгос дээрэл найзлсан найз байна. Тэ гэхдээ би одоохондоо өөрийгөө яг нэг тийм амьдралын жинхэнэ найзаа олох гэх юм уу олоогүй гэж боддог байхгүй юу. Гэтэ би яг уу одоо хүртэл ингээ олцсон байгаа найз гэж боддог хүмүүстэй бол хайртай. Тийм тэгээд цаашдаа ч гэсэн цаг хугацааг цугтаа ингээд өнгөрүүлээ цуг байхыг хүсдэг. Тэгээд яг уу нөгөө нэг 100% миний сэтгэлд бас нийцээгүй байна л гэсэн үг байхгүй юу. Одоо юу гэх юм хүн чинь угаасаа төгс биш шүү дээ тий. Тэгээд зүгээр ингээд миний ингэж үнэлэмжинд эргэн тойрны юмнууд жоохон нөлөөлөд байгаа гэх юм уу. Одоо ингээд зүгээр уцаараа ингээд харангуут те рил мил үзэл байж гот найз гэдэг чинь бараг л те амжилтчин чинь амар баярлаа те гунсан үе чинь ажиж байгаа л тэгэл амар хөвгөлтэй бол клуб орсон ч гэсэн те алкохолгүй тэр найзтайгаа ингээд гоё тэнэгтэж байж чаддаг маддаг ч юм уу те. Тиймэрхүү ингээд нийгэм өөрөө надад найзыг тэгж харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт манай найзууд яг хуу нэг талаараа надтай зогсдог нөгөө талаараа зогцохгүй байх ч юм уу те. Жишээ нь хэм бол ийм найз байгаа байхгүй юу. Ингээ одоо жаргалтай үед минь хажууд нь ингээд байгаад миний жаргалтай үед надад баярладаг найз байна. Гэхдээ зовлонтой үед маань байж чаддаггүй найз байна. Эсвэл одоо юу гэх юм алкохолгүй ч юм уу ер нь ингээ клаб ч юм уу ингээд өөрсдийнхоороо нэг юм хөгжилттэй штэ. Тэр хөгжилдөх vibe нь нийлдэггүй найз байна надаа. Тэгтээ бусад юмнуудаараа ингээд надтай болоод байна штэ тий. Тэгэхээр тэгэл уг нь бол найз байгаа байхгүй юу. Гэтэ ингээд би өөр ингээ хүмүүсийг харахаар бүгд нийлцсэн нэг тийм хүмүүс найзлаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Одоо юу гэх юм нийгмийн тэр надад харуулж байгаа өнцгөөс ингээд харангууд миний найзууд бас жинхэнэ найз биш юм шиг тий. Би одоо хүртэл ингээ найзтайгаа уулзаагүйч байгаа юм шиг санагддаг. Гэхдээ тэгэл одоо байгаа найзуудтай хайртай гэх юм уу? Хангалттай байдаг тий. За миний бодлоор нөгөө цензуур гэж ярьсан шүү дээ. Би нөгөө нэг яг энэ подкастны эхлэнд хэлэхдээ би өөрөө хуурамч найз юм шиг байна. Ингээд хоёрын яриг сонсоод яагаад тэгж үзсэн вэ гэхээр би нөгөө нэг юу гэх юм. Найзууд ингээ өдөр болгон ярих марих гэдгээс би шал эсрэг хүн бохгүй юу. Намнаасаа ч гэсэн ер нь бол бүр битүүр бараг нэг хамт амьдрал тэрнээс хойш яриаггүй байж байгаа л яг үнэхээр саяхнаас л хэлж битүүр буцаж тэгээд яг энэ дээр яг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхэлэр надад яг тиймэрхүү хүмүүс найз жаа танилж жаа тиймэрхүү хүмүүс надад амар таалагддаг байхгүй. Би яг өөрөө тиймэрхүү хүн юм шиг байгаа. Одоо хичнээн сар жил яриаггүй байсан ч буцаад одоо юм гуйж би ингээ бас өөрөө юм гуйж хараа нөгөө хүмүүс рүү биччихдэг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хувьд би хуурамч найз нь болчиход байгаа байхгүй. Тэр нь миний хувьд уг нь окей заяа. Тэгээ над руу ингээд одоо жилийн өмнө маань ингээ салж малсан найзууд ч юм уу гинт ингээ орж ирж мэрээд тусламж гуйвал миний хувьд зүгээр окей заа. Тийм тэгэхээр ингээ яг хизээ яг энэ дээр болохоор хизээ ямар цаг үед битсэн яг л нэг зангаараа байдгүй л тэр тэгэл тиймэрхүү хүмүүс тэр тэгэл найз миний найз гэх юм цааш юм тий найз л юм да тийм найз юм да тий яг тэгэхгүй ингээ би яг өдөр алга үнээр ярих завгүй байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр надад өдөр алга ярих гэхээр ч угсаа амар хэцүү санагдаад байт юм аа. Тэгэл
Яг нэг гэхдээ нэг ийм найзуудад ийм үе байдаг үстэй. Дандаа байнга ингээ холбоо яриад нэг сарын дорч юм уу тий амар малаа холбоо дээр ярьж тийм таг байхгүй алга болоо. одоо тийм битэр өдөө найз ялцсан битэр чи юу гэж байна? Би найз гэж боддоо. Тийм. Найзан их ч. Малаа битэр их ингэдэг байхгүй юу? Одоо ингээд холбоо барихгүй бол битэр баг 1 сар 2 сар хамаагүй зөө бүр хэдэн сараар ч хамаагүй ингээ холбоо барихгүй чаддаг. Тэснэ нэг нийлгээрээ дуустгүй яриа дуустгүй. Яриан дуустгүй. Яг иймэрхүү хүмүүс надад зүгээр би яг өөрөө тиймэрхүү бодлонгууд тэгээд иймэрхүү хүмүүс надад үнэхээр зүгээр санагдаад тэгээд энэ дээр нөгөө яг одоо та эдийн та эд бишээ ер нь яг иймэрхүү хүмүүс чинь бас бусад хүмүүсийн хувьд худлаа найз нь хэрэгтэй үед нь гарч ичээд байгаа найз нь болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бол зүгээр тэр хүмүүс тиймэрхүү хүмүүс юм уу тиймэрхүү найзууд маань сонсч байвал зүгээрээ угаасаа тэгэж манай найзууд ихтэй мэдж байгаа хөө. Окей те. Надад ч гэсэн окей гэдгөө гайгүй л. Би бол яг намуунагийн эсрэг амьдралын найз авалсан гэж боддог. Аха. Яг миний нэг 2 сайн найз байгаа. 10 жилээс эхэлж найзлсан. Гэтэ би тэр хоёр найзтайгаа зөндөөлуудаа муудалцаад ингээд найз байха боли. Тэгэж нэгж явж исэн. Үе зөндөө байгаа чсан. Манай найзууд ингээд буцаж эргээд ингээд надтай холбогддог ч юм уу. Би эсвэл тэр хүмүүсээ алдахыг хүсэхгүй буцаад холбогдоод буцаа найзалж исэн тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгээд тэр хоёр найзтайгаа би бол яг одоо өдөр болгон чаталдаг. Өдөр болгон амьдралынхаа бүх зүйлсийг би бүр хуваалцдаг заяа. Тэгээд тэр хоёр найз маань ингээд жаргалтай үед ч, зовлонтой үед ч зүгээр л ингээд хэрэггүй ч гэсэн ингээд одоо хол байгаа ч гэсэн миний дэргэд байгаа юм шиг мэдрэгддэг байхгүй юу? Тэгэхээр би бол яг амьдралынхаа найзыг олцсон л гэж боддог. Тийм азтай л хүн гэж бодож байна. Заяаныхаа энийг олоогүй ч амьдралынхаа найзыг бол олсон. Амьдрал үнэхээр чухал шүү. Надад гэтээ нэг нэрээ ин штт. Би нэрээ бас ямар хүнийг найз вэ гэж боддог гэхээр штэ тий. Одоо нэг хэцүү үед гээл тэгдэж штэ. Миний ингээд жижиг шажиг ингээл уналт мундалттай үед миний найз, миний хажууд байна уу, үгүй юу? Одоо бол надад хамаагүй байхгүй юу? Байхгүй үеч байсан, байсан үеч байсан гэх юм уу? Тэгээ тэр бүхнийг ингээ хараад одоо би яг ингэж байгаа байхгүй юу? Яг ийм үед байх ёстой юм байна да. Яг энэ үед л байвал энэ яг найз юм байна гэж бодсон болохоор шүү дээ. Надад ингээ үхэл ахцал тохиолдсон үед миний хажууд байгаа хүнийг би энэ яг миний найз юм байна гэж бодохоор болсон гэх юм уу? Яг одооны нөхцлөөс бол хүний амьдралын хамгийн бүр үнэхээр хэцүү үе бол тэр юм шиг санагдсан. Тэгээд тэр үед байж одоо нөгөө нэг сэтгэл гутрал байгаа шүү дээ тий. Тэрийг чинь би ингээ найзтай хэлэхгүй л бол яг үнийг хэлэхэд миний найз мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би тэр хүнээс юм хүлээх шаардлагагүй байхгүй. Би шаардлагагүй гэж боддог байхгүй. Гэхдээ одоо ингээ амьдралд үхэл ахцал тохиолдсон үед болохоор хин нэгнээс сонсох боломжтой байхгүй. Би тэгээд өөрөө тэр хүн лөө бас ингээ хэлэх боломжтой байхгүй. Тэгэхээр тэр үед л хажууд байж чадах юм бол яг л найз юм байна гэж бодогдсон ш надаа. Энэ гэхдээ хүн хүндээ хамааралтай байдаг. Хүн хүнээс болдог баха. Чи зүгээр ингээд ойр дотны хин нэгнээ алдангуудаа найз руугаа ч юм яах вэ? Би найз гэж бодсон хүн руугаа хэлнэстэй. Хэлэх хүн. Би лав ерөөс хэлж байгаагүй. Хилээд уйлах баха би лав. Би ч нөгөө нэг айгүй нулимс тэгтээ штэ тийм. Тэгэхээр яг энэ яг өстэй яг хүн хүнээс л хамаарна. Тэгээд нөгөө нэг одоо юу гэх юм би хилээгүй байсан ч гэсэн тэр чинь тийм өөрөө ямар нэг байдлаар хэдэн сарын дараа ч юм уу мэдэх боломжтой байна. Тэр үедээ над руу ядаж те миний найз тэр үед үнэхээр хэцүү байсан уу ч юм уу те. Эсвэл юу ч болоогүй юм шиг царайлаад над руу юм бичих юм бол би одоо юу гэх юм би ингээд энэ хүний найз нь юм байна да гэдгээ мэдэрнэ гэх юм уу. Тийм тэгж бодчихсон шүү дээ. Би хоёроос нэг асуулт асууя. Хоёр өөрсдөө яг хүмүүсийн жинхэнэ сайн найзаж чаддгүй. Би лав чадахгүй. Би лав чаддаггүй. Би бол яг нөгөө хоёр найзтай бол жинхэнэ сайн найз нь байж чаддаг гэж боддог. Харин бусад хүмүүст бол яадаг гэдгийг нь бол сайн мэдэхгүй. Гэтэ би бол ингээд аль болохын найз гэж бодсон хүмүүстэй аль болох ингээд туслахыг амар хичээдэг байхгүй юу? Миний тусламж хэрэгтэй л бол би тэр хүнийг ингээд ерөөсө зүгээр өнгөрөөж чаддаггүй. Яаж иж байгаа туслаад ч юм уу баярлуулахыг амар хүсдэг. Тэгвэл ч тийм найзтай ингээд заавал ингээд за энэ хүнийг найз гэж бодчихлоо гэж бодож штэ. Тэр хүн заавал би хийж өгөх ёстой гэж боддог зүйл чинь юу вэ? Найзын үднээс заавал хийж өгөх ёстой гэж боддог зүйл тийм аа. Чинийх бол марлагийг бараг туслах юм шүү. Тийм туслах. Тийм тэр чинь баярлуулах үүрэг юм шүү те. Амар найзын үднээс боддог тийм. Тэгээд нөгөө хүнийг ингээ баярлж байгааг харахаар өөрт
нь ингээ мэдрэгж байгаа мэдрэмж нь амар гоё байдаг штэ. Ааха. Тэр нь амар гоё байдаг болохоор Ааха. тусалж дэмжээд баярлуулахыг зэрдэг доо. Марлаа гэхдээ хөөрхийн тийм. Минийх биш дээ. Аха. Би нөгөө нэг төрсөн өдрөө амар ер нь ийм төрсөн өдөртөө илүү анхаарал хандлаад идэх байхгүй юу. Тэгэхээр ингээд төрсөн өдрөөр маань цуг байх. Би одоо юу гэх нөгөө хүмүүсийнхэн ч гэсэн төрсөн өдрөөр цуг байх гэж хичээдэг. Тэгээ миний төрсөн өдрөөр бас цуг байх юм бол би бас амар баярлалдаг. Уусаа жоохноосоо бас нөгөө 10 жилээсээ яг марлаатай адилхан ингээ гурлаа найзалсан. Одоо тэгтээ тэр хоёртай бас нэг тийм амар холбоогүй байгаас ч гэсэн буцаад ингэчих юм бол бас ингээд амар одоо юу гэх ер нь ингээ байн холбоо барьдаггүй ч гэсэн ингээ хаяа ярьж марахаар ингээ хамаг амьдрал ярьдаг байхгүй юу. Тэгээ ингээ 10 жилээсээ найзуудтайгаа яг тэгээд эхэлсэн. Тэгээ нөгөө манай гэрийнхэн бас нэг амар мэдгүй яг ч миний төрсөн өдөрт ингээ амар хөөрхөн анхаарал хандуулсаргаад тэгээ нөгөө найзуудынхаа ч гэсэн төрсөн өдөр дээр хамт байж өгөхийг хичээдэг. Тэгээс миний төрсөн өдөр дээр ч гэсэн хамт байж өгвөл гоё байдаг. Яг Ааха. Яг найз яг найз нь надад бас яг тийг санагдаад зөхгүй. Төрсөн өдрөөр хол байж чадахгүй ч гэсэн ингээ хөөрхөн юм мэдчилгээ ч юм уу байж чадахгүй ч гэсэн нөө. Тий, цуг байж чадахгүй ч гэсэн төрсөн өдөр дээр л нэг амар ингээ харагдчихдаг юм шиг санагдаад байдаг ш надаа. Чи тэгэхээр нөгөө юу юм бэ те? Чиний найзын үүднээс чиний заавал хийх ёстой үүрэг гэж бодох юм бол төрсөн өдөр дээр минь түргэх эсвэл цуг байх. Хол байж байгаа бол ядаж минь түртгэхээ ингээд юу ч болоогүй юм шиг ингээд явчвал жоохон ихтэй шүү дээ. Тэгснээ төрсөн. Би тэгтээ өмнө нэгдэг байсан шүү дээ. Би өмнө заяа ингээд нөгөө нэг одоо нөгөө фэйсбүүкээр ингээд минь төрөгдөг байсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд найзууд ингээд минь төргээг байх юм бол би амар энэ одоо намайг ерөөс найзаа гэж боддгоо юм бах та гэж боддог байсан шүү дээ өмнө нь. Би яг тэгж бодоод байна. Одоо хөрлөөрн тэгж боддоо нэ. Би болохоор нөгөө нэг манай гэрээс ер нь минь төрсөн өдрийг нэг тоодгүйсэн бохгүй юу. Ингээ хэлжэл амар орхигцсан үг ч санагдаад байгаа юм байна. Тэгвэл нөгөө нэг имэтгээ цуг байдаг болсон болоо ч тийм үү. Ер нь л төрсөн өдөрт нэг ач холбогдол өгдөгсэн. Нэг том баяруудын нэг бол ерөөсөө биш ээдгсэн бохгүй юу. Тэгэл тэр юм уу. Уг нь бол тоомооргүй байгаа штэ. Тэгсэн чинь тэгэл мэдгүй ямартай ч нөгөө эд фэйсбүүк ингээл ашигладаг байх үед бол минь түргээг байх юм жоохон ингээ сэтгэл ингээл тэгж мэгэл одоо тэгсэн. Тийм хүлээжсэн хүнээс тэр нөгөө нэг төрсөн өдрийн мэдлэг юм уу тэрийгээ аваагүй үед бол байдаг тийм уусаа. Тэгэд одоо тэгтээ ерөөсөө тоогоо болцсон. Одоо бүр хайцсан. Том болцсон шүү. Том болсондаа ч биш ах зүгээр л заал гэж боддог болцсон баху. Төрсөн өдөр мөдөр ч яг. Тэгээд би өөрөө бас нэг тийм юу биш ахгүй юу. Хүний төрсөн өдөр мөдрийг нэг тийм юу гэдэг анхаарч авч үзээл те. Яг үнийг хэлэхэд би найзтайхан төрсөн өдрийг мэдтгүү за. Хоёр найзхайг л мэднэ. Бусдыг нь мэдэхгүй за. Тийм болохоор надад төрсөн өдөр ерөөсөө би ингэж авч хилцдэггүй. Тэгсэн чинь бас нэрээ ийм юм байлээ. Ингэж бодсон юм бэ л ч яах юм. Тэр төрсөн өдөр мөдрий чи ер нь тэгэж те авч хилцэж яах чи айгу зүгээр юм бэлээ. Тийг санагцсан. Тэгэл найзтайхан төрсөн өдөр ядчил нэрээ минь түргээд те тэгээд нөгөө нэг бас тийм найзууд ингээд төрч мөрхөөр бас минт хүрэгцэн зүгээр идэм шиг санагдсан. Би тиймэрхүү юмд амар мэдрэмжгүй байхгүй юу. Чухал үйл явдалтай үед нь минт хүрэж байгаа. Надад тэр ерөөсөө чухал биш санагдаад байдаг байхгүй юу. Найзын үүднээс заавал би хийх ёстой зүйл шиг санагддаг байхгүй юу. Тийм. Миний үүрэг тийм үүргийн талаар ярьжсэн шүү дээ. Миний үүрэг болохоор энэ байхгүй юу. Манай найз үнэхээр алдаад ч юм уу те миний хувьд миний өнцгөөс харахад энэ арай биштэй энэ үйлдэл арай биштэй ч юм уу те тэр үед нь л би хатууч гисэн хинч хэлж өгдөггүй гэж би боддог байхгүй юу. Хүнийг алдаад явж байхад нэрээ найзаас өөр хинч найз гэр бүлээс өөр хинч хэлж өгдөггүй юм санагдаад байхгүй юу. Тэр үед нь л би за найзлахаа болсон ч хамаагүй үннийг нь л хэлж өгөхийг хүсдэг юм уу. Тэр хүн надад өстой гомдоод намууна өстой ямар муухай юм бэ те мэдгчгүй юм байж юу вэ энтергээд тэгж бодоод намайг хаяад явсан ч хамаагүй би тэр хүнийг яг нэг тийм үннийг нь хэлээд өгчих юм санал гэж боддоо шүү дээ. Тэгэл тиймэрхүү юмнаас олж тэгтээ найзлахаа болжсэн яг байхгүй л те манай зөв жоохон ухаантай юм шиг гоо хувийн ухамсартай гэж боддоо ш. Тийм болохоор бүр хилээч нэмэрхүү хүмүүсэд штэ. Наа чи арай биш дээ гэд тахт чинь л
Чи ингээ те энэ замаар явж ийж чи те тэр ч ихтэй тийшээ явбаа гэд хэлээд ах чинь сонсдоггүй хүмүүс байдаг шүү дээ те. Энэ шогоонууд бүр үнэхээр янзын доорч. Тэгэл орточ нэг тиймэрхүү юм үйд нь хэлээд өгчгөр тэгэл засраад гэх юм юу гэх юм те. Тэгэл өөрийгөө татаад авчдаг найзууд гоё. Тэгээ тэр үед нь л хэлж өгмөр байдаг. Би бол бидний чимэд ихтэй нэг орохгүй байх уу. Тэр нэрийн найз ингээд найзаасаа хүлээдэг хүлээлт эсвэл бидний ингээд өөрсдөө өгж байгаа тэр найзуудаа өгж байгаа зүйлс хүмүүс ингээд шал өөр байгаа. Энэ нь адилхан байж ижил найзалдаг юм шиг. Тийм. Тэд нар нь яг нэг нийлж нэг бүхэл олоод тэгээ яг нөгөө нэг нийлсэн юу гэдгэлээ дүрс шиг ингээд гоё таардаг юм шиг таарж ийж тэгжээс нэг удаан найзлаад тийм явд юм шиг. Би энэ дээр бүр эсэргээр байна. Би одоо ингэ найзалж байгаа хүмүүсээ харахаар шаал эсрэг за надаас л бүр шаал эсрэг заяа. Тэгмэд энэ яг нэг хосын харилцаатай адилхан юм шиг санагдаж байна. Хоёр хос хизээж нэгэнтэйгээ адилхан яах юм бол нөгөө хайрын хилэмж нь ижлэхэн байж ийж гэдэг аахгүй юу? Хайрын хилэмж нь ижлэхэн байж ийж нэг юу байх юм шүү. Зөгцөх юм шүү. Одоо би ингээд нөгөө нэг хоёрын хажууд ингээд одоо амар удаан үерхэж байгаа хүн штэ хосын харилцаатай. Тэгвэл одоо манай хүний хувьд ч гэсэн битүүрийн хайрын хилэм шаал өөр. Тэгсээр нь одоо ингээм амар он удаан жил яваад байгаа. Тэг найзуудын хувьд ч гэсэн яг яах вэ гэхдээ миний бодол юм лөө. Эсвэл гэхдээ тэр хүмүүс яг намайг найз биш гэж боддог ч гэж магадгүй заяа. Ямар ч тач миний бодож байгаа найзууд бид хэдийн хувьд бол бид хэдийн тэр хайрын хилэмж ч юм уу хэрвээ нэгэн дүрсэнд багтаад ор гэх юм бол бид хэд бол үнэхээр орж чадахгүй. Гэхдээ яг хуу найзлаад яваад иддэг. Эсвэл гэхдээ жинхэнэ найз нь биш ч юм уу. За мэдгүй. Гэхдээ яг хуу миний бодсон хүний хувьд бол найзтай хувьд бол шал эсэргээрээ. Миний бодлоор яг нөгөө нэг өөр найзууд нь өөр ч гэсэн ингээд яг нийлэнгүүтээ нэг гоё төгс дүрсийг нийлүүлж чаддаг. Тэгэж бодоод байгаа байхгүй юу? Одоо би ингээл туслаад тэрийг баярлуулах дуртай юм бол төстэй л гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм. Илэрхийлэмж нь адилхан. Миний илэрхийлэмж одоо нөгөө би ингэж илэрхийлээд хахад тэр хүн тэр илэрхийлэмжийг ойлгохгүй бол бид хоёр ер нь бол цуг байж чадахгүй шүү дээ. Удаан байж чадахгүй байхгүй юу? Би тэгж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр манай найзуудын нэг л юм нь юуг нь би мэдэхгүй байна. Гэхдээ нэг л юм надтай зогсоод байгаа юм билгүй дээ. гэж бодоод байгаа шүү. Чи нэг юм шүү дээ. Чи ярангууд чамайг сайн сонсч өгдөг ч юм уу. Чи нөгөөдг нь ярангууд чамайг сайн сонсч өгдөг ч юм уу. Тийм нэг тийм хөл юм. Чи найзуудын юунд бас буулт хийх чадвар амар чухал юм шиг санагдаад байна шүү. Бүх зүйл дээр ер нь буулт хийх амар чухал юм байна. Тэр хосын харилцаан дээр ч тэр. Хосын харилцаан дээр буулт хийх надад бол амар хэцүү. Найзууд дээр бол за энэ мангар юм угаасаа гэдэг байхгүй. Тэр ч ихтэй үнэн шүү. Найз юм чин дээ гэж. Хосын харилцаан дээр яа ч юм бууж өгмөргөө байдаг юм шиг мэддэг. Тэгвэл нөгөө нэг сайн найз гэж ярэ гэдгсэн шүү дээ. Тэрийг ярих уу? Тэрийг яадаг юм шиг үү? Ер нь бол яриад явчлаа л та тий. Ярьсан юм санахгүй байна яг үндэ. Юу ярьсан санахгүй болохоор харин сайн найз. За тэгвэл шүү дээ ингэж бодсон уу? Ийм үе байсан уу? Тэг амар баярлж байсан найзынхаа нэг үлдэл амар баярлж байсан үе байна уу? Төгсөөгчээр би бодчих. Биэс бодоод амар баярлж байсан үе. Найз мөр чамайг амар баярлуулж байсан үе. За би тэгвэл эхлээд ярих уу? За чи ярьж. Надад бол гів гинт сая санаанд орлоо. Инглиш махгүй юу? Би нөгөө нэг төрсөн өдөр маань байсан. Гэсэн чинь тэр өдөр шалгалттай байсан байхгүй юу? Тэгэл шалгалтаа өгчөөл ангиасаа гарсан чинь билуу барьцсан зогсож байсан. Миний төсөөлөөчгүй хүн билуу барьцсан зогсож байсан байхгүй юу? Хинч миний төрсөн өдөрт анхаарал хандуулаагүй, би өөрөө ч баг анхаарал хандуулаагүй байжсэн чинь билуутай лаа үлээлэх гээд хүн зогсож байгааг хараад тэр бол бүр шууд уйлал одоо бодсон ч гэсэн төлөвсгөөч шууд ингээл амар уйлал явцсан би бүр ингээм төсөөлөөгүй амар гинтийн бэлэг байсан гэх юм уу. Тэгэл амар сайн найзууд биш ч гэсэн ер нь бол тэр хүнийг найзаа гэж боддог би. Тэгэд ингээд хэцүү ч байх уу зүгээр тэр хүнд юу хэрэгтэй байна? Тэр үед нь би тусал чадах боломжтой байна уу? Тэр үед нь цуг байхыг хүсдэг. Тэгэхээр төрсөд чухал хас. Надад гэхдээ бас хөөрхөн хэд
байгаа юм байна. Ганцын талаар юу хийх гээд. Тийм харин тэрнээс арай яг ганцын л ярих гэдэг. Тийм Солонгос Гайхуулахгүй. Солонгост ирэхээс өмнө манай хоёр найз ингээд амир хөргөн зурагтай нэг тийм аяг бэлгэлж исэн. Тэгэл нөгөө нэг хоёр найзаасаа холтоод нэг өөр орн улс руу очлоо гэл амир гониглал. Гэтэ тэр өгсөн бэлгэнд амир баярлал. Тэгээ ямар ч цаг үед надтай зүг байх юм байна гэл айгу гой баярлж исэн. Тэгэл амир уйлж мэдлээ. Тэгэл амир уйлжсэн. Тэгээ тэр үед би нэг хөвчлөлтэй юм ярихгүй гэж. Тэр үед караоке тэгээ бэжсэн байхгүй. Тэгэл амар гурлаа уйлж мэлсэн байжсэн чи. Караоке наах орж ирсэн ээ. Юу вэ та гур чи юу болоод уйлаад байгаа юм бэ? Төлбөрөө Тэр ах амар мэдрэмжгүй байгаа. хөвчлөлтэй ах вэ. Эсвэл жинхэнэ Монголын караканил ах байна да. Энд бол юм ярихгүй бах те. Үйлчлүүлэгчтэй ерөөсөө юм ярихгүй байгаа. Харин тийм. Тийм хамаагүй. Яа гэхдээ инээдтэй Монгол гэхдээ амар гоё шүү. Тийм Монгол төвчлөлтэй адлын уталтай шүү. Харин адлын уталтай тий. Тэгэл таксины жолооч ах нар бахна тий. Солонгосын хамгийн сонирхолтой нэрээ таксины жолооч ах нар шүү дээ тий. Тийм бас юм асуугаад. Тийм зөндөө юм асуудаг. Нартай яг ялгаагүй шүү дээ. Ахаа тий яг монголынх шиг. Бусдаараа бол өөр үйлчлэгээний газрын хүн бол тэгж тийм илүүдтэй юм ярихгүй шүү дээ тий. Тийм таксины ах нар бол яг тэгтээ шүү. Хаанч л таксины ах нар тийм үү юм байна. За. Төсөгч. Өчигдөр тэгээ дууссан юм уу тийм марлаа. Тийм ерөөхдөө тэгээ болчихсон. Тэгээд аюу чи нэгийг л ярмаар гэж хурдан ярих гэдэг юм гэж бодож байсан. Би санчлаа шүү хоёроо. Гэхдээ энэ гэхдээ баярлах гэсэн илүү амар гүн сэтгэл үлдээчихсэн зүйл. Ахаа. За одоо нэг манай үүжин бүү шүү дээ. Хойлоо мэдэн шүү дээ. Үүжин бүүгээ нэгсэн. энэ дээр тэрийг наадлаа. Манай ээгийг найздаг байхгүй юу? Хүчээ заавал нэрийг нэлгийм. Өчиж үрдгийн нэрийг за. Манай нэг найз. За манай нэг найз за одоо ч гэсэн найзлаар л байгаа. 10 жилээс хойш л найзлж байна. Тэгтээ бид хоёр нэр 10 жилдээ ерөөсөө найзын практик маркснд байдгүй шүү. Яг оюутан болоод 10 жилийн төгсчүүл оюутан болоод найзлаад эхэлсэн. Мэдгүй яа ч 10 жилдээ ерөөсөө найзлсан. Вай витер нэлдэгсэн л гоо. За ягаад би ингэ төгсөх курс боллоо. Тэгээ нөгөө эмэгтэй хүмүүс чинь юм хонхны баярын хувцс идэр ч амар чухал хэдэж штэ. Тэгэл нүүр будал мүсмүсээ яах юм ах ямар дээл үсгөө. Оройн ямар плаж үсгөө гэлтэй. Түн яг үндэ миний өмнөөс манай тэр найз амар их гүйж өгчсэн хамтдаа. Тэр чинь бит хоёр оюутны нэг анги биш ирнэ. Манай хүн чинь ингээд надаас төрүүлээд ингээ 2 жилийн өмнө сургуулаа төгсөж байгаа байхгүй юу? Тэгээ тэгсэн ч гэсэн ингээл миний өмнөөс амар гүйж өгөөл миний бүр хонхны аяр дээр ирээл за. Тэгэл ингээл одоо бүр боддоо өглөө би ингээд 4 үед нүүр бодолт энэ нөгөө өсмөсний юмтад цог явж исэн ингээ боддоо. Харин тийм сэтгэлтэй хүмүүс байдаг юм байлээ. Тэгвэл бит хоёр чинь одоо жишээ нь юм оюутан ангийн найзууд чинь тэгэл яах вэ нөгөө хамт төгсөх өдөр нь нэг учраас тэгэл нүүр бодолттой хамт хийж байгаа байхгүй. Манай тэр найз ингээд за миний өмнөөс ингээд бүх юм амар бараг догдолч могдлоо. Тэг ингээд бүр ингээд хамт явж бүр хувцснуудаа бүгднийг харуулж авч юмаавал нүүр бодолтыг хүртэл ингээд баг нөгөө мейкап шнэр хүмүүс энэ нь ингээд мух болчлоо гэл бүр амар би тэгээ ер нь бол амар хайртай. Тэр найз маань сонсох хаа тийм. Энэ нэрэн гэхдээ үнээр хүн болгонд байхгүй чанар шүү. Надад бол надаас яг тиймэрхүү чанар мэдгүй яг хэр барагтай л гарахгүй бах. Яг үнэнгээ хэлэхэд. Гэтэ бас энийг ингэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Одоо юу гэх юм надаас бас гарахгүй л дээ. Гэтэ би өөрийгөө зөвтгөөд хэлэхэд бол надад тийм юм чухал биш байхгүй юу? Би найзыгаа тийм юмар үнэлдэггүй гэх юм уу? Тийм болохоор надаас бас тийм юм гардаггүй гэх юм уу? Тэгээ миний найзууд бас тийм юмар намайг үнэлэхгүй байвал надад бас амар байдгийг. Гэтэ үнэлэх гэхээс илүү эн чин зүгээр нөгөө нэг өдөр ч гэсэн за манай найз аятайхан харагдаг дээ. Өөртөө зөгцсөн хувцс өмсөлтэй ч юм уу. Харин нөгөө чамд одоо өөрийнхөө амьдралын нэг чухал өдрийг тэр найздаа зарцуулж ийн гэдэг чинь амар том сэтгэл байгаа байхгүй юу? Тэр нэг цаг ч гэсэн амар хэцүү. Тэгтэл өөрийн 4 цагт босно гэдэг чинь хүн өөрийнх нь нойрыг харамтлахыг л бодно өстэй тий. Чадахгүй хүчлэл тэгэл чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр нь нөгөө нэг хамгийн гол нь тэр хувц муцын тэгэж сонгож Монгол тэгж байгаадаа биш өөрийнхөө амьдралын нэг чухал цаг үнтэй цаг хугацааг зарцуулж ийн гэдэг бол асар том чухал гэж бодсон мэт дээ. Тэр хүний хувьд тэрийг ойлгосон байна. Чухал санагдсан байна шүү дээ. Тэр хүний хувьд мэдээж хонхны баяр чухал байгаад тэгэхээр би ийм чухал надад ийм чухал юм чи миний найзд бас чухал яж тараа гэж одоо тэр хүн чамд тийм сэтгэл гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Эсэргээрээ болохоор хэрвээ миний тохиолдол байлаа гэхэд миний хувьд бол хонхны баяр чухал байгаагүй байхгүй юу. Тэгэхээр хэрвээ ингээд миний найз яг
танаа найз шиг ингээ манаа найз ингээ тэгсэн бол би бас баярлал хэлсэн л ахал та. Гэтэ ямар тач тэгвэл миний хувьд тэр өдөр нэг амар чухал биш байсан болохоор тэгээгүй ч гэсэн би найздаа гомддгүй гэх юм одоо юу гэх юм. Битэрийн нөгөө нэг одоо нөгөө өмнө нь яриад байсан тэр чинь байгаа байхгүй юу? Нөгөө нэг битэрийн үнэлэмж ч юм уу те одоо юу юм найз гэж боддог зүйл ч юм уу тэр чинь төстэй байж ш нөгөө найзалгаа гэдгсэн штэ яг тэр чинь л одоо эндээс харагдаад байгаа юм санагдаад байхгүй надаа. Гэтэ энэ дэр нэг үнэлэмж гэхээс илүү нөгөө нэг яг ямар үед ийм сэтгэл үлдээсэн бэ яг энэ мөчтөр яг энийг л яриад харчлаа л та. Гэтэ бас найзыгаа үнэлнэ гэдэг бол надад бол жоохон сэнэлэн. Миний найз тэгэл яг нөгөө хоёр найз тийм ямар байгаагаар нь яаж л хүлээж авах. Тийм болохоор нэг үнэлж үнэтэй байдаггүй. Тийм өстө хөрхөн манай найзаас яг хохны өмнөх өдөр яг тэгэж яваад тэр өдөр миний төрсө өдөр байсан байхгүй юу. Тэгээд хохны үеэр чинь чиний төрсө өдөр байсан. Хохны баярын өмнөх өдөр нь төрсө өдөр байсан байхгүй юу. Тэгээд тэрний өмнөх өдөр нь ер нь бол хамгийн маа ингээл зохицуулаад явдсан шүү дээ тий. Тэгээд яг тэрний өмнөх өдөр яг 12 болж хахад надаараас нэг хөөрхөн жижигхэн бэлээ үлээлгээд тэгээд надтай цөг хононгуудаа тэр өдөр ч ингээ явангуудаа өглөө нь би бас очиод баах юм дуустал цөг яваал тэгээд маргааш нь чаас ингээд хонхны аярт ирээл тийм хүн байна гэдэг. Жижиг сажиг юмд ингэж амар ач холбогдол өгдөг хүмүүс ер нь гэхдээ амар тийм хичээнгүй юм шиг санагдаад ш надаа. Тийм амар хөөрхөн стагаа. Би ч болохоор надад болохоор тиймэрхүү тийг найзынхаа ингээл хувц хонорт ингээл анхаарал тиймэрхүү юмд би нэг ач холбогдол өгдөг байхгүй юу? Жохон залхуу юм шиг байна. Би тэгж боддог байхгүй юу? Тэнгүүд бас яг тэгдэг найзууд байдаг гэх юм уу? Нэг жоохон жижигэн юм ингэж амар ач холбогдол өгөөд миний өмнөөс ингэж тийм анхаарал хандуулдаг найзууд байдаг гэх юм уу? Тэгэхээр тэр нь угаасаа нэг тийм хичээнгүй л юм шиг санагдаад тийм. Би одоо тэгээд жоохон тийм байхыг жоохон хичээд дээ шүү. Жоохон нөгөө нэг 20 хэд гараад ирсэн чинь 25-ын хагас гараад ирсэн чинь тэгж би тийм. Жоохон тийм санагдсан. Юу ямар санагдаад. Жижигэн зүйлд ч болтгоо нэг юм ач холбогдол өгөөд өгживэл зүгээр юм байна. Одоо нөгөө нэг шинэ жилээр найзуудаараа цуг гаргадаг ч юм уу тий. Тэр мэр ч бас амар гоё харин тийм марлагтай гаргаж үзсэн бах тий. Би ерөөс гаргаж үзэж байгаагүй. Би гаргаж үзэж байгаагүй. Гэтэ нөгөө нэг найзуудаа зүгээр яг шинэ жил гэж хийгээд шинэ жил болоогүй мөртлөө шинэ жил гэж хийгээд хийжсэн. Тэрс амар гоёсэн. Хоёр хүн дэмжих чадвартай гэж бодож байна. Тийм жоохон байгаахаа. Гэтэ тийм би нэг хүнийг хараал танил ярилцсангуудаа л би тэр хүнийг таньдаг мэддэг ямар шин хүн байдаг гэдэг мэддэг тийм ш. Ерөнхийдөө бол нэг зах цахаасан за нэг иймэрхүү хүн юм байна да. Итгэж болохоор хүн юм байна да. Энэ жоохон эвгүй хүн юм байна да гэдгийг л тийм. Тэр хоёр заг дээр л ер нь мэддэг. Би ч гэсэн тэгэл жоохон мэдэрдэг. Гэтэ бүр нэг илт нэг амар мэдрэгдүүлээд байдаг хүмүүс байд юм аа. Энэ хүн угаасаа л надтай ер нь бол нийцэхгүй хүн байна да. Тэгээ надтай таарахгүй хүн байна да гэдсэн хүмүүс анхны уулзалтаараа шууд мэдрэгдчихдэг юм санагдаж ч надаа. Яг хуу нэг жижиг шатжиг зүйл нь угаасаа нөгөө нэг авцалтгүй байж бодсон шүү дээ. Тэр мөр бол жоох удаан хугацааны дараа мараа мэдрэхтэй санагдсан. За би сая асууж байгаа асуултаа олчлоо, бодчихлоо. За бодчихлоо хасаараа тэгээд хасах юм довны. Хоёр найзын чанар чухал уу, тоо чухал уу? Мэдээж чанар л та. Ядраад зүгээр за чанар чухал уу тоо чухал уу? Тийм чанар чухал та. Гэтэ ингээд бас нөгөө нэг олонтойгоо байна гэдэг тийм юм байдаг штэ. Тэр чинь айгүй чухал юм байл штэ бас. Тийм. Хөөе. Олонтойгоо байх чинь айгүй гоё юм байл штэ бас. Олон танилтай. Тэгээ тэр чинь эзэн нэгэн цагт буцаад тэр хүн туслана эсвэл тэр хүнд чи туслана. Тийм болохоор найз биш шүү дээ. Тэр чинь найз биш зүгээр танил ахгүй юу? Тийм танил талтай байна гэдэг чинь өөрөө нийгэмдэр айгүй чухал асуудал болчиход байгаа шүү дээ. Яг үнийг хэлгээ тий. Манайхан л нөгөө танил талаараа ингээл дамжуулаад ажил төрөлд ороод энэ төр гэж ярьдаг болохоос хүн гэхдээ тий ямар нэгэн асуудал гарахад танилтай байна гэдэг чинь тэр шиг гоё зүйл байхгүй байхгүй юу? Тийм зүгээр ашиглах байна гэдэг шиг гоё зүйл байдаг. Дуртай юм уу дургүй юм уу хоёр за энэ дээр ингээ хариулчлаа. Энийг ууснаа оруулах. Дуртай шүү дээ. Тийм дуртай юм бэлээ. Тэгээ олонтойгоо байдаг хүннийг харахаар бас айгүй гоё харагддаг. Тийм нийгэмшиж чад. Тийм
Тий. айгу ололт амжилттай юм шиг санагдав. Би бас нөгөө нэг намуунаа дээр хэлсэн шүү дээ. Манай нэг таньдаг байсан охин амар олон найзуудтай гэсэн чинь намуунаа тохоо идэгдсэн хоо нөгөө яг тийм хүн нөгөө нэг найзгүй юм шиг санагдаад байдаг гэдэг. Тий, надад бас тий. Нэрээ найзгүй юм шиг санагддээ шүү надаа. Би бас яг тэмдэг урч нэр бас дараа болохгүй. Найзгүй зүгээр амар их танилуудтай. Гэтэ тийм хүмүүс зөндөө байд юм санагдаад шүү надаа. Яг жинхэнэ бүр ингээд очоод ямаа ярьчих гэхээр найз байхгүй. Гэхдээ зүгээр ингээд бүх хүнтэй ингээд гоё nice байгаа л тий. Тэгээд гэтээ барыг тэгэл тэр гэхдээ буруу бол бас биш л тий. Зүгээр тийм хүнтэй найзлах жоох хэцүү юм лээ. Бас маа. Миний өнцгөөс зүгээр одоо юу гэх юм би тэр хүнийг найзаагээ бодоод нь штэ. Тэгсэн чинь тэр хүний үед би зүгээр танил одоо юу гэх юм зүгээр л би энэ хүнд nice байхыг хүсээд надтай nice байсан байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тий зүгээр харахад гоё ч гэсэн хараад зүгээр харьцахад энгийн харьцахад гоё ч гэсэн яг энэ хүн намайг найзаа гэж бодд юм болов уу үгүй болов уу гэд эргэлзээнд одоо нөгөө нэг яг одоо хосын харилцаанд ороогүй гэхдээ нэг харьцаж байгаа залуу яг тэрэн шиг надад сайн болов сайн биш юм болов. надад ер нь өрөх гэдэг амлаа үгүй болов гэж байгаа юм шиг. Тэг яг тийм мэдрэмж оролцдог юм. Тий. Тийм үнтэй гэхдээ ойр байхыг хүсдэг шүү. Хүн болгондоо nice байгаад байдаг болохоор тодорхой хэмжээнд би өөрийгөө бас цензуурлах хэрэгтэй юм байна. Тэр чинь гэхдээ юм баггүй юу? Би тэр үед чи өөрөө нөгөө нэг тий баг ингээл уулзсан болгонтойгоо найз болоод тэгэл яг найз гэж бодоод яг тэр үе ихгүй юу? Тэр үед байсан баг. Тэр үедээ л тэгж боддогсан баг. Одоо бол тэгэл би ч гэсэн өөрийн одоо тодорхой хэмжээнд нэг цаг хугацаагаа зарцуулж одоо энэ үеэс эхлээд би өөрийгөө нээж болох юм байна. Энэ үеэс эхлээд энэ хүн миний найз юм байна гэж бодож эхэлсэн. Гэх юм уу? Тийм болохоор одоо л нөө. Тийм хүмүүс гоё. Хаач гоё vibe раа. Тий харагдах байдал нь айгуу гоё. Дараа нь бас нэг одоо хөрөмнөр ч юм уу тийм зүйл дээр олон таван хүмүүс дээр чи айгуу гоё олон хүмүүс ирээд баярын хуваалцаад айгуу гоё байдаг байхгүй. Харин тийм лээ. Гоё байт юм байлээ. Төрсөн өдөр дээр л олон бэлэг авч. Йоо. Үдгтээ нэрээ одоо ингээл рил мэл ингээл харж ангууд те төрсөн өдрөө тэмдэглэх амар олон найзуудтайгаа тэмдэглэж үлдэглээл тэгээд байгаа байхгүй юу. Тэгээ яг жинхэнэ бүгдээрээ найзууд ч юм уу, үгүй ч юм уу, тань зүгээр танилуд ч юм уу мэдгүй шнэ. Ямар ч тач ингээл амар олон найзтай харагдаж марагдал. Тэнгүүт би ингээд төрсөн өдөр хэрвээ тэмдэглэхээр болох юм бол надаа ингээд нэрээ гарын 5 уруунд баг те багтахуугүй юу л найзууд ирэх болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бас жоохон онцгой болс те. 5 найзтай бай яасан гэсэн гоё тэмдэглэж чадаад гоё байх юм байна. Гэтэ бас нэг олуулаа гоё том газар ороод юу байвал бас гоё штэ тий. Тэгэнгүүтээ би ингэмэр байхгүй маа найз жоохон ажилтай баймаар байна. Төрсөн өдөр мөдрөө ингээл хийж мэгээл тий. Тэгэл нөгөө бүх танилуудаа урьж мурайл. Тэгэнгүүт тэр дундаас нь би нэг хүнтэй танилцаж айлцаас. Кино шиг юм төрсөн өдөр биш болчих юм шүү дээ ч одоо. Уулзалт болох юм шиг байна. Танихгүй хүмүүсийн цуглаа. Яг нөгөө нэг найзынхаа төрсөн өдрөөр дамжуулж нөгөө нэг космостой болсон хүмүүс бид штэ зүгээр би тийм л юм хүсээд байна. Тэгээ тэр хүн чинь бас нөгөөний хүмүүстэй хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэж харагдаж байгаас тийм. Тийм. Тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн л. Тийм байна тий. Гоё олон найзтай болмоор байна. Уг найз жоох танилтай. Ихээс худал яг нэг тийм танилтай тий танилын олон танилтай. Гэтэ одоо найзлах байгаа хүндээ чи миний танил гэхгүй шүү дээ тий. Чи зүгээр л миний танил шүү дээ гэж бол хэлэхгүй шүү дээ тий. Найзаа л гэж тэр ч одоо. Аюу хөгийн байгаа. Тэр яг би тэр хүмүүсээ мэдгүй яа. Би тийм болохоор нөгөө нэг юм байсан ш нэрээ. Найзаа гэж хэлэх амар дургүй байдгүйсэн. Би хүнийг ингээл найзаа тэгчгүй найзаа ингэчгүй. Би зүгээр нөгөө нэг жинхэнэ найзууд жинхнээсээ найзаа гэж бодож байгаа хүндээ одоо юм гойхон болохоор уусаа маа найзууд ингээд мэддэг байхгүй юу? Би ингээ юм болохоор найзаа тэгээд өгөөж найзаа ингээд эрхэлж байгаа тэр гэх юм уу миний тэгэж би ингэж өөрийгөө илэрхийлдэг байсан. Тэгээс би ингээл хүм болгоно найзаа ингээд өгөөж найзаа гэж ярих болгондоо тэгэх амар дургүйсэн. Гэтэ чамтай найзлан төгсөөд найзланаас хойш ингээл хүм болгоныг л баг найзаа гэдэг болсон байлээ шүү дээ. Би тэгтээ нэг юу гэх нөгөө нэг жинхэнэ найз гэх юм найз майзаас юм гох юм бол андаа хөгшөө. Тэгээд ингээд яг нэг тийм нэг амар жоохон дотбор бүр нэг тийм болчдаг. Зүгээр одоо нөгөө танил төдий гэж жаад тэгэхээр найзаа яг тэгээд муу хайзаа. Чи тэг одоо нөгөө танил төдий гэж бодож байгаа те. Би чамайг андаа мандаа гэж үзчихсэн. Би тэгтээ нэр анд гэдэг. Би тэгээд чи тэгээд наад түнс чинь би дургүй даатгаа бойл гэж. Тий. Анд чинь яг эрэгтэй хүмүүсийн донд бед юм санагдаад байхгүй надаа. Андын нөхөрлөл малаа. Тий. Би андаа мандаа хөгшөө амаа. Надаа болохоор би найзаа гэдэг үгэнд дуртай байхгүй юу? Би бол өөрийгөө эмэгтэйлэг гэж боддог. Сонио. Гэтэ байгаа хуцал нь ерөөсөө тийм ширнэ. Тийм дотоод хүн маань
найзаа гэдгийг эмгтээлэг гэж бодоод тийм. Юм өмнө шижиглж мэдгэлж байгаа нь бас амар шижигч. Марлаас амар шижигчтэй. Тийм үү. Үгүй бас амар юм жоохон шижиг. Тийм би нөгөө нэг жоохон тэр жоохон сэвтэй гэж бодчихсон бол нөгөө нэг биемийн дээр ямар нэгэн нэг тийм өөрчлөлт гарч юм бүр за доос амар шижигч. Одоо тэгтээ гайгүй засраал байгаа. Гэхдээ энд байх ёстой зан юм шиг байгаа. Хаа хамаагүй энэ дээр очивол те ууж исэн аяг маягнаас нь ууж мууч угаасаа нэг амар тэнэг штэ. Жоохон муухай харагддаг тий. Эмэгтэй хүний угаасаа нэг байглаасаа юм шижигч мижигцэн чи эмэгтэй хүнд байх нь өөрөө юм. Гэхдээ хамгийн гол нь хэмжээ хязгаарыг тааруулаад байвал бас энэ чинь гоё зан чанар ихгүй юу? Тийм шүү. Тийм ээ. Юм болгоно хийгээл нөгөө хэмжээ хязгаарндаа байх алгаа юм да. Балансыг тааруулаад найзч бай, хайрч бай одоо тэгээд ууж идэлж бай. Тэгэл нөгөө уултраа. Их л уугаад байдаг хүмүүс шиг аа. Харин тийм дээ нэх уугаад харин тийм. За одоо ингэ дуусах уу? Дуусах тий. Тгийөө цаг зориуллаа. Зөндөө Холын хүн холын замаал бат. Юу гэдэг лээ нөгөө. За дуусчих чи тхүү. За дуусчих чи дуусах. За баяртай гэх үү? За манайхаа баяртай.